За өнөөдөр үтгэлээ юу яаж гой сонирхолтой байх вэ гэх. Тэгээд ер нь ингээд үзэгчдийн ингээд нэг юм сэтгэлдээс амар их урам авдаг. Тэгээд шүүмжээс нь бас амар их өөрийгөө ингэж одоо ухаарл авдаг гэх юм уу. Гэтэ шүүмж баг ирдэг баха. Би өстө алуулсан шүү дээ бидний гэр бүл дээр. Бидний гэр бүл дээр үү? Тий. Canon нөө ингээд юмнууд нь цацагдаал. Тэгэл боловсралчин бас өөрөө амар олон үзэж штэ телевиз шүү дээ. Тэгэл доор нь хүмүүс энэстэй хотлааж үжилтэй гэж навчтай аалж байна. Тэгэл гээд уншаад л юу? Уншин штэ хаа. Хин ч уншин нэрэ шүү. Өөрөхийн талаар хүмүүс юм бичсэн байж хаад уншиж чадахгүй хүмүүс чинь зөвлөдөг штэ. Амархан төлөөдөлтөй хаяачтай гэдэг. Яхаа тэгдэг. Уулын тэгж хэлэх амархан. Тэгтээ уншдаг байхгүй юу? Яаж ч гэсэн уншдаг. Тэгэл би яг уншаад амар хүн дээр хүлээж авахгүй байх гэж хичээж байгаа. Гэхдээ л нөгөө нэг зүгээр л намайг тэнэг царайтай энэ өстой нэг тим юм гиснээс илүү нөө мэрэгжлийн тал дээр надаа ингээд энэ өстой яаж үжилдэг гэд хэлчингүүт ингээд голд орчт юм лээ ёо. Толгойд орол тий. Царай мэрэ ярьсан бол төрсөн энэ хүний чи би яах юм гэж бодно штэ хүн ингээд эсвэл ингээд нэг юм царайг нь муулах хэр байхгүй юм чи. Тэгээ юу гэж царайг нь муулах юм. Тэгээ болохгүй юм руу аль болох эмзэг цэг рүү олж дайрхаа бол ер нь комент ч хүмүүс сайн мэддэг. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн онцөг бүлэн бураас үзэж байгаа. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхныг хүсээд өнөөдрийн подкастаа эхлүүлж байна. Өнөөдөр манай студид оны сүүлчийн дугаар болгож гэрэл цацруулсан нэгэн бүсгүй хөрөлцөн ирсэн байна. Сошиал дээр бол хүмүүс надаар хэлүүлдэг маш сайн мэднэ. Тэгээ манай подкастыг гэхдээ ер нь 25-аас 40-од насныхаа үздэг. 40-од насныхан бас мэдгүй ч магадгүй. Тий. Huawei гэдгээр нь бол бүгд сайн мэднэ. Huawei-ийн одоо үүсгэн байгуулагч гэвэл яг уу тийм дөрүлээл. Ер нь дөрүлээл үүсгэн байгуулсан. Та дөрөв чинь ер нь дөрүлээ яг ийм сайн найзууд өмнө байсан юм уу? Бид дөрөв нэг анги байхгүй юу? Жүжигчний нэг анги төгсөөд тэгээд хоорондоо төгсчөөд нөө лаз ашиглаж явж байгаа та. За ерөн өөрсдөө ингэж юм хийя гэд тэгээд favorite way буюу туртай зам гэдэг өөрсдөндөө нэр өгөөд тэгээд ийм production байгуулалт ажиллаж байгаа. Юун түрүүнд сайхан үлдэж байна. Өвлийн мэндийг хүргэе. Дүүдээ бас баяр хүргэе. За баярлалаа. Тэ ээж болсон байгаа манай. Зэмэн маань тэ. Одоо эн чинь юу вэ? Хэдэн сартай болчих вэ? Одоо яг сар 20 хоногтой. 50 50 хонжин доо. 50 хонжин тэ. Одоо ингээд нойр мойр багсах ингээд стресстэй юм гарч ийн яаж? Яхаа стресстэй юм бол гарна. Гэтэ ойлгомжтой байх тэ. Хаач ч нөгөө манай хүүхдээс ээжийг амар сайн ойлгодог хүүхд юм шиг аа. Тэгээд шүндэ аягүй сайн унтдаг. Сайн унтна. Тийм ба. Ер нь жоохондоо бол нэг эхний сардаа бол нэг 2 сэрдэг. Одоо бол бүр 1 л сэрдэг. Хэл сайн унтдаг. Гидсэндээ тэгж яхад их тайван байсан. Тэ. Бага уйлдаг, сайн унтдаг хүүхд байна. Тэ. Одоо энэ өвлөө уйлралч ингээл залуу хүмүүс чинь хүүхдээ төрүүлнэ. Тэгвэл Монголын өвлийг үзэх үү, үзэхгүй юу гэж янз янз л тий. Одоо ингээд янз бүрийн төлөвлөгөө янз бүр юм гаргаж явах юм. Айгүй байна уу? Би ингэж боддtiin. Ер нь их Монголоос өөр газар амьдрах хүн хэр хүсэлгүй. Харин тий. Яаж ч гэсэн Монголд бол байна. Тэгээд яг хүүхдтэй болохоор ингээд утаа мутаа гэдэг асуудлууд үүсчил байна л та. Гэтэ одоо энтэйгээ зохицол амьдран да. Тэг хүн ямарваа нэгэн нөхцөлд дасан зохицох тэгээ тэмцэх чадвартай байж байгаа л тэгэл гоё зохицол хүүхдээ эндээ яг гоё өсгөнэл гэж боддөө шүү дээ. Тий. Би дүүг нэвтрүүлэхдээ урьчаад урьхаасаа өмнө бодож исэн юм. Бид дээр нь яаж танилцсан юм бэ? Ингээл ер нь ингээл нэг мэдсэн чил сайн уу гэдэг л юм хүмүүс болцсон байсан. Гисэн чинь би санах нэ нэлээд хэдэн жил баг хөл оройны өмнө хаа. Хоёулаа нэг холбогдчихсэн юм айжгаар. Чи тэгэхэд яг л нэг эрэл хайгуул болол яг л юмаа эхлээл явж исэн юм байна гэж би ойлгосон. Телевиз би тэгэхэд бас телевизд ажилладаг байлаа. Тийм тэгсэн телевизд ингээд ийм цаг хугацаа байдгүй бид нар ийм хийх гэж байгаа гэд нэг чи нэг ярьжсэн шүү. Тийм би нэр тэрийг санаж байна тий. Тэр нөгөө бид нэр анх хууяхаа гэдэг нэвтрүүлэг хийдэг гэсэн байхгүй юу? Тэгээд өөрсдөө дөнгөж 20 октод тэгээд ийм 30 ах нарыг оруулаад яг 20 би хөл оройн өмнө 30 хүрэг байсан шүү. Зүгээр агараа. Нэг юм өөр үе байгаа шүү дээ. Тэр хүмүүсийг оруулаад өөрсдийнхөө үеийн одоо нэг юм гоё тоглоо мэдрэг тоглуулад тэгээд ийм гоё бууртай сүртэй ах нарыг оруулж ирээд анхны хайр марийг яриулаад болоод тавья гэдэг ер нь одоо ийм зоригтойгоор хүү яхаа гэдэг нэвтрүүлэг хийжсэн. Тэгээд тэр үедээ таныг яг зочноор урьж исэн юм аа. Үгүй ээ.
Хоёлоо буруу санаж байна. Тийм үү. Чи намайг зочноор урддаг нь бүр сүулт нөө гинжингийн тоглолтын үеэр гинжин бит хоёрыг өрс. Яг нэг тоглолт таарад нэг амжаагүй шүү дээ. Яг анх ярихад чи контент хийн гэж хэлсэн. Тэгээд телевиз дээр хийн гэд яриад тэгээ ярьжсэн байна. Тэгвэл яг тэр юугаа тийм тэрийгэл хий гэж хэлсэн юм шиг байна те. ярьжсэн баг. Хөө яхаа чин тэгээд амар сайн одоо ч явж байгаа шүү дээ. Үгүй 2 season яваад дууссан. Дууссан уу? Тийм 2 season яваад тэгээд яг дууссан та. Аа. Тэгээд одоо нөгөө хөө яхаа биш хөө идүү болчих гээд. Өөрөөсөө жоохон хөвшөрчлөө. Нөгөө сүулт би нөгөө гангайгийн тоглолтын дээр young mode-ийг зарлахтаа одоо old mode болсон гэдэг. Тэр шиг л юм болчихсон шүү. Гайгүй юм чин дүнг 30 хүрэх хаач үсэн юм охтууд гэж бас арай болоогүй шүү. Үгүй яг тийм ч гэсэн одоо нөгөө нэг яг эрэлттэй байгаа одоо нөгөө оруулах хүмүүс маань яг биднээс дүү болчиход байна л да. Тий, нөгөө 30-нгууд нь дууссан уу? Дуусчихсан. Тэгин те. За одоо ингээд та дөрөв YouTube суу гэдэг ер нь сошиалд бол ер нь топуудын нэг гэж явна. Энэ бол маргахгүй үнэн. Тэгээ бүх контент нь дээгүр үнэлгээтэй байдаг. Ийм топ гоё контентуудыг залуучуудад зориулж хийдэг. Тэгээд дөрүүлээ яг энэ сошиалуудад хариуцах энэ үүрэг ройлын талаар ярилцмаар байна л да асууж үзье гэж байна. Би бол яах вэ? Толгоолоод ганцаараа ингээ явцдаг зүгээр хийдэг юм нь ойлгомжтой ярилцлага хийдэг тийм ээ. Тэгээ сошиал бүх юм ерөнхийдөө өөрөө би ганцаараа хянаа авчдаг. Түнгүү та нар дөрүүлээ. Тий. Тэгэхээр сошиалуудаа яаж хянах уу? Тэгээд цаашдаа өөр нь яах юм? Тусдаа гарах юм уу? Инки юм уу? Дундах фавэн яах юм гэд энэ нэг зүйлсийн талаар таны бодлыг сонсъё гэж боддог. Бид дөрөв ер нь ерөөсөө тусдаа гарна гэж боддгоо. За. Тий. Ерөөсөө ингээ байнга дөрөөрөө л байна. Тэгээд цаашдын зорилго гэх юм бол нөө солонгос юм драма яг үздэг үе чи яг бидний үе шүү дээ. Ингээд юм гоё романтик драма үзээд догтлох үе чи яг бидний үе. Тэгэнгүүт яг тийм гоё монгол драматай болох юмсан, яг тийм монгол драма хийдэг юм продакшн болох юмсан гэж юу нь бол агай их зорддог. Тэгээд тэрийгэ зорж явах явцдаа бидэд нөгөө веб драмаг одоо олоод тэгээд өөрсдөө ингээд бас арай жоохон жижиг хэмжээнд ингээд туршлагачаад хийгээд явчих. Тэгээд одоо бараг 5 дахь веб драма маань ингээд бэлэн болж байна. Тэгээд манай хамгийн сүүлийн веб драма одоо энэс цаашаа бид дандаа онлайн гит кино хийн бүр хэмжээний. Тэгээд ер нь юм онлайн гит кино хийдэг продакшн болно гэж боддог. YouTube дээр болохоор бид зөвөр өөрсдөө нөө сонирхлоороо тэгж юм тий. Ингээд гоё найзуудтайгаа яг жинхнээсээ үнэн байдаг тийм влог хийдэг гэх юм уу. Нөө ямарваа нэгэн юм ярьдаггүй. Одоо ингээд юм хобби ярьдаггүй, кино ярьдаггүй. Зүгээр л яг найзуудаараа амар гоё хөвгчлөлтэй байж байгаа үйл явдлаа л айлуулах оруулах гэж хичээдэг. Одоо тэгэнгүүт YouTube сошиал чинь ч гэсэн дундын өмч monetize гэл бүх юм явна тий. Тэр бүгдээ тэгэл компанид зарцуулаад. Тийм яг 5% дээ. За. Ер нь ихийнх нь яг 5 байгаад тэгээд дөрөв нь яг цалиндаа ороод 20-20-20%-аар үлдсэн 20% нь яг манай байгууллагын дансанд үлдтiin. Одоо байгууллагын дансыг хэн барих уу? Тамбай дээр барьтыг. Тэгээ ер нь санхүү гэрээ тэгэл янз бүрийн газартай очиж уулзах юм дээр Тамбай дээр ерөн очиж юмаа яриад одоо ингээд хилцээрийн төвшөнд бүх юмудаа хийдэг. Тэгээ манай нөгөө хоёр болохоор ер нь edit medit-тэй хариуцаа тий Facebook хөтлөлт тэгэл одоо тийм юмудаа хийдэг. Зүг. Одоо ингэ цаашдын зорилго ч юм бол тодорхой болсон. Залуучууд байна шүү дээ, тийм ээ. За тэгэнгүүт эмэгтэй хүн гэдэг түрүү хоёлоо бичлэг хэлэхээс өмнө ярьж лээ. Эмэгтэй хүний асуудал байна. Яг эд үе дээрээ явж идэл ээж болох нэг үүрэг тий. Энэ чинь бас том үүрэг хариуцлага. Ингээд нэг ажлаас нэг холдох, завсарлах ийм зүйлс ялангуяа урлагийн салбар дээр олонний өмнө байдаг энэ эмэгтэй хүмүүст нэг талаараа энэ чинь бас нэг тийм давуу тал юм шиг нөгөө талаараа дутагдaltaй нэг юм зүйл ажлаасаа холдчих нэг асуудал гараад. Ээж болох сайх. Тэг энэ талаар юу гэж бодож байна? Ер нь дөрүлээгагийн л ашиг тус юм да. Тэг. Яа тэгэхээр яг жилийн өмнө буюу 11 сарын 6-нд манай томоо төрсөн аахгүй юу? За. Тэгээ сая би 11 сарын 5-нд нь төрж байгаа аахгүй жилийн дараа. За. Тэгээ бид өөр яг бараг ярилцсан юм шүү дээ. Уламжлал болгоод одоо ингээд томоо төр зөр ажилласаа хөндөрж явах үед нь бид гурлаа ажиллаа байж идэл томоо ингээд нэг хүүхэд нь гайгүй том болоод арай гараас гараад эхлэнгүүт нь би ингээд төрөх болоод тэгээд яг ингээд томоотой за одоо миний найз ажиллаа аваарэ гэдэг ингээд өгцөө. Тэгээд ер нь яхаа хамгийн гол давуу тал нь бол бид дөрөв яг өөрөө өөрсдийнхөө ингээд одоо дураар ажилладаг гэх юм да.
Яг өөртөө ямар энэ тэр чиглэлээр ажилладаг учраас өөртөө продюсерлдаг тийм ээ. Хэдий одоо юутай байсан ч гэсэн, ажилтай байсан ч гэсэн төрхөн зур ингээд аргалч ингээд тгий гэсэн бололцоог аль болох гаргаж агаад тэгээд нэгнийхээ бие физиологийн ээж болох гэдэг одоо тийм нэг юм одоо үеийг нэгэндээ заавал өгнө л гэж Аа. Ер нь бол ингээд баг та хоёроор ингээд ер нь бол за болох юм байна гэж тодорхойлчихлаа шүү дээ. Тийм тэгээд одоо ингээд яхаа би тэд одоо дахиад Алангт руу орох гэж байгаа. Тэгээд тэр мэрэндээ зориулаад бас тэ би хаамаага амар их одоо ингээд таргалж маргалчихгүй хүн шиг бас хажуугаар тийм тэр мэрийгээ жоохон анхаарал тэгэл ерөн болох юм байлээ те. За тийм ээ тийм те. Зохицуулъя гэвэл ерөн юу ч зохицуулж болно шүү дээ. Ер нь тийм те. Бас хүнээс та нар өөрсдөө мундаг чи өөрөө мундаг байл гэсэн үг л дээ. Бүх зүйлийг зохицуулж чинь гэдэг чинь. Өө ер нь тийм. Одоо зарим хүн уурлах байх л та. Гэхдээ одооний охтуудуудын эмэгтэйчүүдийн юм өөрсдийн асуудлыг гэр бүлийн асуудлаа ажилтайгаа баланслах нь бол хэцүү шүү дээ. Ер нь хэцүү байлээ. Тийм. Эсвэл хүн дээр аваач ял өгөх гэж байгаа юм шиг эсвэл нэг хантай болохоор нөгөө ханигаа заавал тэр хоёр маргалдах хэрэгтэй юм шиг нэг иймэрхүү асуудлууд гардаг. Чиний хувьд ер нь нэг юм гэр бүлийн асуудал төр хэр тайван хүлээцтэй вэ? Манай нөхөр айгу тайван. За. Ер нь ингээд би ингээд уурлж исэн ч гэсэн миний өдөөс юу ч хэлдэггүй зөвөр ингээд чимээг болчдөг байхгүй юу. Тэнгүүт би ингээд уурлаад шатаад яах вэ? Тэгээд нөгөө юу ч дуурахгүй ах чинь би тэгэл за гэл чимээг болоо. Тэгээд ер нь тэрнээс ингээд амар сайн ойлгосон байхгүй юу. Хүн уурлж байгаагаа уурлаж ингээд орилж биш чимээгүй дуугаа олчих юм бол илүү ингээд нөгөө хүн дээр тусд юм байна да. Яг илүү ингээд юм гүн тусд юм байна да гэдгийг ер нь ингээд амар ойлгоод тэгээд одоо ер нь тэгж хэрэлдэж мэрэлтгэн ч баг болчихч тээ. Баг болцсон уу. Тэгэхээр чи одоо тэр төвшин төрсөн хэрэг та хоёр чи хэдэн жил байсан гэсэн үг? Бид хоёр одоо 11 жил болж байна. Ах нь одоо 7 жил гээл лаг ярих гэсэн юу вэ ч одоо. Би анхныхаа үерхсэн үнтэй одоо ингээд. Ямар гоё юм бэ те. Тэгтээ энэ чи 11 жил үнэн чи үерхнэ гэдэг чинь. Одоо та хоёр одоо мэдхгүй басна нэг хүн болсон юм шүү. Тэг хамт өссөн. Тэ? Эсвэл хамт өссөн юм байна да тий. Бид тэр чи 16 тахтаа үерхсэн байхгүй юу? Оохоо. Нэг анги хүүхдүүд. Тийм, нэг 10 жил биш. Их сургуулийн нэг анги байхгүй юу? Тэгээд би чинь 16 тахтаа их сургуульд орсон. Тэгээд их сургуулийн нэг анги хүүхдүүд танилцаал үерхсэн. Тэгээд дундуур нь бас зөндөө салж нэлнэ 11 жилийн хугацаанд. Тэгэн штэ. Тэгэн бах. Урт салж исэн, богинохонд салж исэн. Тэгээд буцаад ямар ч хэлээс нийлхэл ястай байсан юм байлгүй. Тэгээд одоо айгуу сайхан амьдрал болсон. Тэгээд 10 дахь жил дээр хормаягээд 11 дахь жил дээр хүүхдээ. Тэгсэн маш гоё хурим хийсэн тий тэр харсан. Гиснээс одоо ингээд салж нийлэх гэдэг асуудал ахын ч гэсэн ерөнхийд нь ойлгож чинь тий. Энэ дэр хүмүүс олон талтай байдаг. Яг нь залуу хүмүүсээс үзэж байгаа. Нэг дуусгасан бол дуусах гэдэг тийм ээ. Эргэж харахгүй ингээд дуусах ингээл. Тэнгүү зарим буцаж нийлээл гэдэг. Тэгвэл энэ дэр хүмүүс нэг хоёр байр суурьтай байдаг. Дуусахгүй ингээл нийлээл наа амьдрал чи явахгүй нэгэл ахын ч гэсэн удаан хугацаанд цалаад буцаал нийлжлээ тий. Тэгэхээр энэ буцаж нийлэх энэ сэтгэлийн талаар чиний зүгээр нэг өнгөц бодлыг сонсмоор байна л да. Буцаж нийлэх нэг тийм тэмүүлэл байгаад байна. Эсвэл тассан хайр гэж юу юм бэ гэхээр яг хайр гэж юу юм гэдгийг аль нэг хүн одоогоор тодорхойлж чадна гэж би юу боддгоо байхгүй тий. Тэгэхээр энийг тассан сэтгэл тэмүүлэл гэдэг зүйлийн талаар л чамаас асуумаар. Ер нь тассан сэтгэл гэж байдаг ах уу? Би бол яг тэрнтэй бүр ингээд 100% санал нийлдэг. Яагаад гэхээр хайр гэдэг чинь одоо ингээд шууд яг ингээд тодорхойлоод хэлсэн зүйл биш гэсэн шүү дээ. Тэр ингээд урт удаан хугацаанд бий болдог. Ингээд энийг шин одоо ингээд мэдрэгддэг юм удаан хугацааны юм нэгээ одоо нөхдөг тийм зүйл юм болов уу гэж ер нь боддог байхгүй юу? Тэгээ тийм болохоор хичнээн ингээд надад өөр хүнтэй би ингээд харьцаад үтсэн ч гэсэн би ингээд нөгөө нэг хуучин зүйлээ өгүүлээд байдаг байхгүй юу. Яг ингээд боги шиг биш л юм. Тэ одоо ингээд өөр хүнтэй уулзж байгаа хэрнээ би ингээд нөгөө хүнээ өгүүлээд нөгөө хүнээсээ ингээд гардаг зан чанаруудыг хайгаад байдаг байхгүй юу. Тэгэнгүүтээ гинт баг боги юу хийж байгаа вэ гэдэг. Тэгээд нэрнгээсээ би тэр чинь баг л амар олоодоо салж шүү дээ. За авараг 10 салсан ингээд арууланд нь би өөрөө их хэлсаалсан. Тэг би галзуу хайр байна да. Яагаад чи мэдгүй тэгэл зүгээр л нэг ярьчмаар санагдал нэг гоё ингээд буцаж нийлэхэд нэг гоё хуучныхаа бүр ингээд намайг хамгийн сайн мэддэг хүнтэй ингээд яриад
надтай ингээд нэг юм гоё болох юм шиг санагдаад нэг жоохон хэцүү юм үедээ шууд залхацдаг. Тэгээд нэг юм тав тух гэдэг зүйлийг мэдэрнэ тий. Яг үнэ. Тэгээд 16 тагаас үерхсэн болохоор ээж ааваас гадна тэр хүн бас намайг хүмүүжүүлсэн байхгүй юу. Ингээд дөнгөж яг ийм бие хүн болж, хувь хүн болж төлөвшөж явах үед маань тэр хүн хажууд байсан болохоор тэр хүнээс ч гэсэн би ингээд хүмүүжил олж авсан. Тийм болохоор ингээд нэг амар хүмүүжүүлээд нэг нэгэндээ яг ингээд тасан цогцоод хамт өссөн гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд надад таарах хамгийн боломжит гоё version бол Боги. Вау. Боги баяр хүргэе. Маш гоё гэр бүлтэй болсон байх шүү. Яг одоо л тий. Дүүдээ та хоёр ч гэсэн яг юм үн чараа болоод гоё гэр бүлтэй болсон. Дахин бас баяр хүргэе гэж хэлмээр байна. Би тэгээд нэг юм хэлмээр байна. Аха. Нөө би нэг зарлдаггүй байсан байхгүй өөрийгөө үерхдэг гэж. Тэр одоо ингээд сойс тахтаа үерхчихлээсэн, тэрнээс хойш үерхчихлээсэн. Тэгтээ нэг хүмүүст зарлахгүй би зүгээр ингээд хувьтай гоё жаргалтай бай гэж боддог байсан байхгүй. Одоо нэг чимээгүй жаргалтай бай гэдэг хүмүүс байдаг та. Ер нь нэг тийм хүн байсан. Одоо ч гэсэн ер нь тийм. Тэгтээ одоо миний ингээд бүх зүйлс амар гоё юм төлөвлөгөөний дагуу байдаг байхгүй юу? Би яг 10 дахь жил дээр хурмаа хийн гэсэн 10 дахь жил дээр хурмаа хийсэн. Тэгэл за хурмаа хийснийхаа ардаас л яг хүүхдтэй болно гэж тэгжсэн. Тэгээ хүүхдтэй болох үедээ л за нэг байр маараа томруулъя да. Одоохондоо л эндээ төр зүрм дээр чи ингээл те. Тэгэл энэ бүхэн яг л бүр ярьснаар болсон. Тэгээд амар гоё яд жаргалтай байгаа. Тэгээд чимээгүй байгаа дэвэл нэг сонин юм хувийн аминчхан үзэл юм шиг санагдаад хүн бас зүгээр те төлөвлөөд амар гоё яг ингэж байж болтын шүү гэдгийг би бас өөрөө зүгээр хүмүүст харуулъя гэж бодоод нэг амар гоёор харуулж шүү тий. Нуух ер нь одоо ингээд ялангуяа өөрсгч олонний танил ийм зүйл хийдэг хүмүүс хит нуугаад байвал бас эн чинь бас нэг юм сүрэг талууд жижиг сажиг чамаагүй бас гарч ирнэ. Нөгөө нэг хүмүүс чинь чамаг сингл гээл бодоол гээл янз бүр болно шүү тий. За энэ лөө бас азаа үзье тий. Тий эсвэл муу нэр аав ах нь хэсэг яг нуудаг байлаа муу нэр авсан шүү дээ. Ижил хүсдэн гээд. Тийм. Зарлахаас аргагүй. Би та нар анзаарсан мө сүүлийн 1 жил бол жоохон зарладаг болсон шүү. Би ижил хүсдэн биш ээ гэдэг. Нэг эмхтэд ингээ удаж байна гэдэг. 7 жил болж байгаа юм биш үү? Ер нь эмхтэн хүн сонирхдгоо гэдэг. Тийм яриа гарсан юм бо тий. Тэгсэн шүү дээ. Сүүлдээ яах вэ тэр нэг комент тэрэнд нэг анхаардгүй байсан. Тэгсэн сүүл рүүгээ бүр манай ордондаг ажилдаг ихч тэнцээч бас хов болдго юм биш. Танаа нөгөө нэг дүүч одоо 30 гарсан хөрхи ижил хүсдэг юм бэ те гэж. Тэгээ манай наад ихч хэлээл за ер нь болох байж байгаа. Нэг хэлж яахгүй бол болохгүй байна гэж. Нэг тийм болсон тий. Тэр шиг манай дүү бол гэхдээ маш сайхнаар тэр зүйлсийг харуулж байгаа. Танаа хүн тэгэхээр урлагийн хүн юм биш үү? Биш. Нэг анги. Тэгээ би нөгөө нэг соёст орохоос өмнө өөр их сургуульд байсан байхгүй. Бас уу? Тэрийг бас дуусгацсан уу? Үгүй дуусгаагүй. Зүгээр 1 жил болоод. Чи одоо яасан янзын юм гэдэг. Тэндээс нөгөө нэг орж нөхрөө олж авчаар тэгээ гарцсан байхгүй. Ста хаанаас нөгөө нэг шараа хатгах. Суусан газараас шараа хатгаад боссон. Тийм байна тий. Манай ээж бүр тэгдэн штэ. Өө манайх чинь нөхрөө үгүй нөгөө нэг хүргэний 3 саяар худалдаж авсан штэ гэсэн. 1 жил өөр сургуульд сурчаал 3 сая дөрөв төлчөөл тэгэл гараацсан. Аа. Тэгээ тэндээсээ нэг нөхөртэй болоод гарсан ба. Маш гоё түүх вэ шүү. Ер нь бол тий. Яг хаа салч нийлэх юм тэргээл одоо тэнгуут нөгөө юм эрэгтэй ч эмэгтэй ч нэг юм ментор шиг болчт юм байна л да. Аль болох нэг юм өөр найзуудынхаа хайр дурлалын асуудал ингээд нэг зөвлөх гээд идэх те. Ямар тал руугаа ментор үү гэдэг нэг сонь. Сал их үү, нийлэх үү, болон нөгөөцгөх үү. Чи ямар ментор вэ? Би ер нь яг мэдрэмжээ даг гэдэг л ментор хаа. За. Ер нь мэдрэмжтэй хүн амар гоё штэ. Хаана юу ярихаа мэддэг, яаж хошигнохоо мэддэг. Тэгээд энэ одоо хүнд юу гэж зөвлөхөө мэддэг, аргадаж чаддаг тий. Энэ хүн яг хажууд маань тухтай байна уу, тухгүй байна уу гэдгийг хүртэл тийм мэдэрдэг, мэдрэмжтэй хүн л ер нь хамгийн гоё гэж боддог. Тэгээд тийм болохоор хүн өөрийнхөө мэдрэмжинд итгэх хэрэгтэй. Энэ хүн яг мөн үү биш үү гэдэг мэдрэмжээ өөрөө мэдрээд за мөн байна гэх юм бол тэгээд тэр хүн яаж ч салж исэн гэсэндээ буцаал нийлчихнэ. Үнэхээр хамт байгаад ч гэсэн за энэ бишэл гэж дотроо ингээд бодох юм бол тэгээд нэг амар үргэлжлэхгүй. Ер нь би ойлгосон байхгүй юу? Би ч яг сойс мост авах үедээ за энэ биш юм байна. Тэгээ урлагийн хүнийг арай ойлгох хүн биш юм байна гэж ингээл дотроо боддог байсан болохоор өөрөө салж нийлдэг тий. Тэгээд тэгсэн чинь яг юм яг удаад ирсэн чинь урлагийн хүнийг
би өөрөө ойлгуулах хэрэгтэй байна энэ хүнд. Ерөөс ойлгуулах гэж хичээгээгүй хэрнээ намайг ойлго гэд уурлаад исэн байгаа байхгүй юу. Тэгээд тэнгүүт би ингээд ойлгуулах гэж амар хичээгээ. Тэгээд нөгөө хүмүүс ойлгоод ирэнгүүт ингээд болох юм байна. Ер нь би энэ хүнээс авах маань энэ хүн л яг миний ингээд яг хань болох юм байна гэдэг мэдрэмжийг авснаас хойш ер нь дахиж салаагүй те. Ерөнхийдөө бол ийм биш те. Надад таар гэдэг бодлоо жоохон өөрчлөөд өөрөө бас таар болох гэж оролдлого хийж эхэлсэн байна. Ер нь ямар ч харилцаан дээр шүү заяа. Найзуудтайгаа харилцаан дээр ч гэсэн зүгээр л ингээд намайг ойлголтоо биш ойлгуулах үйлдэл хийх хэрэгтэй гэх юм уу та. Тэгэхгүй бол ингээд тэр хүн үнэхээр мэдхгүй юм чи ойлгохгүй шүү дээ. Хэрвээ чи хүсэх юм бол хинтээ ч зогсож чадна гэдэг үг нь. Тэ. Чи өөрөө л хүсэх юм бол шүү дээ. Тэ. Яг үнэ. За. Одоо ингээд харахаар чиний ингээ өссөн орч. Чи айлын? Том охин. Том охин. Дороо хэдэн дүүтэй лээ? 2 эрэгтэй дүүтэй. Ерөнхийдөө одоо ингээд нэг юм ажил дээр гарч ирээд ингээ явах ч гэсэн яг юм айлын том байсан хүүхдэд өөрөөр ойлонд ерөнхийдөө хэрэг болж байна уу? Хэрэг болтой шүү дээ. Манай нөгөө нэг юу ихгүй юу? Манай 3 найз гурлын айлын томод биш ихгүй юу? Тийм. 2 нь айлын баг, 1 нь айлын дунд ихгүй юу? Тэнгүүт яхаа ийм арай өөр. Одоо ингээд би чи ингээл жоохносоо тий. За би л ингээд айтайхан байхгүй бол ингийн тэгин тий. Ингээл өдөр болгон гэрээ морно цэвэрлэн дүүнэрээ харна тий. Одоо ингээл нэг тиймэрхүү юмуд ингээд хариуцлага болоод надад хүрээд ирж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт яг ажлын байран дээр ч гэсэн одоо арай жоохон нэг юм нөгөө эдигээ те за чи тэгчиж те за чи ингэчих гэдэг нэг тэгээд хэлчихэнгүүт арай болдог юм шиг санагдаад тэгээд намайг бас дураар манаас тэгж айгу харьцуулах бас дуртай манай найзууд за яг чи тэгэл одоо кино мөн хийгээл бид нар чинь жоохон ингэвät чи жоохон уралцгаа бид хийж чадахгүй ингээд те ингэвät би ч нөгөө 2 эрэгтэй түүхээ алж өссөн үг чи хэлэхэр нь те ууралж тэрнээс яг ууралахгүй байгаа юм шүү Гэ бас тэгээд олон донд чинь өөрийгөө бас эвтэйхээ авч явах хэрэгтэй шүү дээ. Байн уурлаад авахгүй тэгээд тэнгуут за нэг чи жоохон ууралж мурлж гэл тэнгуут за одоо тэгвэл нэг жоохон бацаа орч ирээ даа гэл те. Би дүүлээ ингээ яг одоо ингээ ярилцж хахад ухаалаг гэдэг чинь заавал нөгөө нэг олон юм уншсан хүнийг биш. Зүгээр нэг байглаасаа ухаалаг эмхтэй юм байна гэж би бол анзаарлаа. Баярлалаа. Тий, ерөнхийдөө тэгээд эмпати байдал их өндөртэй юм байна. Одоо нэг бусдыг боддог. Одоо нэг тийм хүмүүсийг анзаархаар жишээ нь ингээд 5 хүнтэй газар байлаа гэхэд тэнд тавлантай юм ярьж хагаад аль нэг нь тухгүй байна гэж анзаардаг. Тэр хүмүүс бүгдэнд нь скайр хийхийг хүсдэг. Чи нэг ийм төрөлтэй. Тий яхаа ерөн хүн болгонд гоё тухтай байх. Яхаа би бас өөрийнхөө хувь хүн дээр баймаар байна л та. Уулна тий. Гэхдээ олон дунд байж иж бусдыгаа ингээд тухгүй болгоод бусдыгаа нэг юм vibe-ийг эвдээд байх чинь ер нь айгу муухай. Тэгээд тийм хүмүүс ч гэсэн дургу тэгээд бүх хүнийг өөртөө нь тааруулж харьцах хэрэгтэй юм шиг хүмүүс байдаг та. Би л нэг юм та нар өөртөө надад тааруулж байгаа юм шиг тийм. Нэг тийм хүмүүс жоохон төвөгтэй байдаг. Тэгээд тийм болохоор аль болох тийм хүмүүсийг мэддэг учраас тийм байхгүй бол хичээдэг тий. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллаж байгаа Эдэн подкаст бид нар бол Монголын сагсан бөмбөг ирээдүйн хүүхэд залуучуудын энэхүү спорт маань дэлхийн спорт болоосаа гэж хүсдэг учраас чадах чинээрээ дэмжиж ажиллаж байгаамаа. Оюутны сагсан бөмбөгийн холбоо MCBA-гээ дэмжээрэй. Watch me win. Then watch me do it again. Do it again. Одоо Фави чи хэдэн жил болчихж байгаа лээ? 5 жил болж5 байна. жил болж. 5 жилийн өмнөхөр 25-аас өмнөх нас. 25-аас өмнөх нас 25-аас дараагийн одоо амьдралыг үүсэх үзэл гэдэг зүйл ялангуяа эмэгтэй хүн дэр илүү ялгаатай байдаг болоо гэж би зүгээр бодоод байдаг байхгүй. Зүгээр анзаархаар эрэгтэй хүн болохоор 30-ийн өмнөх 30-ийн дараах. Тэгвэл эмэгтэй хүнийх нэг 25-ийн наан цаана бодол нь өөрчлөгдөд байна гэж би зүгээр анзаардаг. Чи энэ талаар юу гэж бодож байна? Бүр юм илүү матюрлог болдог. Тэ. Ер нь яхаа аль болох би
ийм охинлог зангаа алдахгүй байх гэж амар хичээж байгаа. Одоо хэдий ингээд ээж болсон, аль ихнэр болсон ч гэсэн аль болох тийм охин гэсэн нэг юм дотроос маань догтлол өөрөнтэй тийм цогтой тэр зангаа алдахгүй байх гэж амар хичээж байгаа. Тэгээд миний хажуудах хүн ч намайг алдуулахгүй байх гэж ч гэсэн хичээж байгаа. Тэгээд хизээд л амар гоё ирч хүчтэй яг тэр нөгөө нэг байсан охин яг дотор нь бол хിവэрэ байгаа. Зүгээр яхаа 25 гараад ирэхээр арай илүү үгээ цэгэнж арай намп одоо ингээд сууж эхэлтийн юм шиг надад санагдчихээн. Тэгээд би одоо бол одоо ингээд тий 20-с өмнө бол жоохон юм хамаагүй ярьдаг тий одоо ингээд тийм юм тэгсэн тэгээд онор магч нэг юу гэдэг чинь тохшиг гэдэг чинь тэгсэн үү та гэл нэг ер нь бол жоохон тих гээд шуурах гэдэг. Одоо бол жоохон тий нэг юм шууралт арай багцсан. Тий арай жоохон багасаа тий. Тэгтээ доторх нэг гоголцсон сэтгэл санаа ортой. Шившээ салхи болчихсон тий. Тийм зүйл ер нь надад анзаарэгдэж байна да. Тэгтээ гайгүй одоо харин нэг 25 хүрэхээс өмнө гэж боддог байсан бүх зүйлсүүд ямар ч гэсэн хийгдсэн. Тийм тэгээд гэр бүлээ зохиочлоо. Одоо тэгээд ажилдаа сайн анхаарна да. Гэр бүл би ажилдаа сайн анхаарна гэснээс нэг юм хэлчихв. За тэг. Өнөөдөр 12 сарын 29-ны өдөр. Тэгээд манай фэвэ тийм үү. Тэгтээ зүгээр. За. Өнөөдөр яг 19-ны өдөр, 29-ны өдөр шүү дээ. Тэгээд өнөөдөр яг манай фэвэгийн 5 жилийн болж байгаа. Ваа за баяр хүргэе бас. Тэгээд би бас 3 найзтай энэ цашааныг ашиглаад баяр хүргэегээд хэлчихье. Сайртай шүү гэж хэлчих. Өвөл нэг яг шинэ жилээр нийлцгээж ирсэн биз дээ тий. Энэ нийснэрээ аваад үзээд байна уу эсвэл анхны одоо нөгөө юм хийснээрээ юу? Анхны бичлэгээ постлснараа би байгаа. Хамгийн анхны фэвэ дээрх бичлэгээ постлсан аахгүй. Чи хөл оройны баг үеэр юм уу? Тий. Баг тэр аваарах. За одоо тэр үеэс ч хойш одоо хичнээн яг юм кино гэж ярих юм бол хийчихв. Бас эн чинь чи зохиол төр суудаг юм хүн болчиход байгаа. Тийм. Бид хэд нөгөө нэг өөр хүнээр зохиол бичүүлж үтсэн. За. Тэгсэн чинь ингээд яг бид хэдийн нөгөө нэг юм vibe-ыг сайн ойлгохгүй. Тэгээд бид дөрөв чи өөрсдөө яг нэг төрлийн vibe-тай яг ижлэх нэг ойлгодог хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд тэр маань гарч ирэхгүй байгаа гэсэн байхгүй юу. Тэнгөт нь за тэгвэл өөрсдөө бичиж үзээгээд тэгээд ерөн өөрсдөө бичдэг болсон. Тэгээд одоогийн байдлаар бол бид нар 5 дахь веб драмагаа хийж байна. Тэгээд одоо 1 сарын 8-наас цацагдана. Тэгээд 1 2 3 бүрийн хэмжээний кино хийсэн юм уу? Оо за. Тийм тэгээд гэгээгээд нэг кино хийсэн. Тэгээд сая хүлээх хүрөө гээд сая энэ онд нээлттэй хийсэн. Нилээн хайптай байсан хүлээх хүрөө. Тийм манайх амар гоё киносан. Тийм. Би үзсэн. Үнэхээр гоё эс тий. Баярлалаа. Одоо ингээ 3 дахь нөө. Тий. Одоо энэ болохоор веб драма байхгүй юу? Тийм драма гэхээр арай олон ангид болоо явчихин тий. Энэ чинь тий. Тэр нь болохоор 5 дахь нь. Веб драма нь 5 дахь нь болоо явчихж байгаа юм тий. Тэгээд дурлагад 2 секунд гэгээ тэгээ саяны хүлээх хүрээгээд юм 3 бүрийн хэмжээний кино байгаа юм. Ерөнхийдөө нэг юм драматик кинонууд байгаа тийм тий. Хөнгөн инедмийн комедик тэгээ драматик кинонууд байна. Одоо өөр зүйл гарах уу ер нь шал өөр ч юм уу? За яста мэдхгүй байна. Ер нь бол тий. Одоо экшн гэдэг чинь дөрөв эмэгтэй хүнд чинь ямар экшн хэцүү жоохон хэцүү шүү дээ. Тэгээ дээрээс нь хоррор яах вэ? За хоррор явж магадгүй тий. Байж болно тий. Бас байж болно тий. Гэтэ ямар ч хэлсэн бид дөрөв нөө тийм би яг экшн кино амар сайн үздэг ч гэсэн тийм кино хийн гэхээр л жоох айгаад байдаг байхгүй. Нэгдүгээр тэр чинь маш их төсөв мөнгөтэй. Монголд бас тий. Тэгээд дээрээс нь зураглаачийн ажил амар шаардна. Жүжигчнээс уран чадвар маш их шаардна. Тэгээд зохиол гоё явах хэрэгтэй, хүмүүсийг гоё уйж явах хэрэгтэй. Тэнгүүт тэрэн дээрээ бид идэж арай жоохон дутмаг учраас нэлийн туршлагатай болж иж хийх зүйлс ах гэж бодож. Кино зохиолын талаар, кино бичих талаар эргэж ярилцъя гэж бодож. Тэ одоо ингээд өөр хүнээр бичүүлэхээр нэг л таарахгүй байгаадсэн мэн тэ. Тэгээд анх өөртөө зохиолоо бичээл ингээд яг зориглол эхэлж явах тэр акшн яг л эргэж ярих юм бол за магадгүй бид дөрөв бичээд юунд хүрэх бол гэдэг айдас нь хэр байсан. Эсвэл шууд шийдсэн зоригтой байсан уу? Юу ч байсан гарна гэж мэдээж яг бодчихсон баг. Гэхдээ яг нэг юм анх юм хийхэд нэг л өөрийгөө хаяа нэг болох үе байдаг шүү дээ. Шууд л хийсэн шүү дээ. Шууд хийсэн. Шууд л за өөртөө бичээд байх шиг гэл. Тэгэл шууд за бичээд үзье гэ. Тэгээ дараа тэрийг нэг хүнээр хянуулаад ер нь ямар хуу авах хэвтэй гэд нэг кино одоо ингээд эхний 15 минутаа тийм байх хэвтэй. Дараагийн 45 минут нэг тэгж өрнөх хэвтэй гэсэн одоо нэг юм ерөнхий хуйлууд дээ шүү дээ. Зохиолын. Тиймэрхүү юм хумаар нь жоохон ингээд жигтгийн хянуулаад тэгэл зарим нь болж лээсэн зарим нь одоо болохгүй ингээл яг зөрчсөн юмнууд бол байсан. Гэхдээ аль болох тэгээд гоё зураглал мураглалаар энийг ингээ тгийгэл яг нүдэндээ харсан юмаа өөрсдөө бичиж байгаа учраас дараа нь зураг авахд хүртэл амар байсан. Тэгэл нэг хийгээд
дэчүүн байна гэд бодонготлаа. За тэгвэл одоо дараагийнхаа жоохон ингээгээд өмнөхдөр алдсан юмнуудаа тий. Одоо ингээ хүмүүсээс ирсэн комментуудаа сэтгэл интерес харж байгаа. Тэгэл дараагийнхаа цохилыг урам гэдэг зүйл нь өөрөө бас их том шагнал баг тийм ээ. Амар гоё шүү дээ. Бид нар бүр хардаа хамгийн анх нэг карантин дэй гэдэг нэг юм влог хийдэг гэсэхгүй. Яг карантинлэгдсэн. Тэгээд нэг 300 мянган төгрөг өгсөн шүү дээ. Нэг улсаас тэр 300-аа нийлүүлээ сая 200 мянга олонготлаа нэг байр түрээслээ тэрэндээ бид дөрөв хамт амьдэрсэн. Карантин өдрөдөр. Тэгээд тэрийгээ өдөр болгон юу хийж байгаа бид нар влог болгож оруулдаг гэсэхгүй. Тэгээд ингээд өдөртөө юу хийснэ 8 9 цаг хүртэл бичлэг хийж агаад тэрийгээ эвлүүлээд 11 12 1 миг цацаад тэгээд унтдаг гэсэхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг унтангуутлаа өглөө 8 9 гэд сэрэл шууд комент хардаг зав. Хүмүүс арай юу гисэн байна гэл ингээл тэгэл тэнгүүт өстой гоё маяг хурдан илүүлж оруулдагт баярлаа гэл тэнгүүт урамшаал. За өнөөдөр хөтөлөө юу яаж гоё сонирхолтой байх вэ гэл. Тэгээд ер нь ингээд үзэгчдийн ингээд нэг юм сэтгэлдээс амар их урам авдаг. Тэгээд шүүмжээс нь бас амар их өөрийгөө ингэж одоо ухаарл авдаг гэх юм уу. Гэтэ шүүмж баг ирдэг баха. Би өстө алуулсан шүү дээ бидний гэр бүл. Бидний гэр бүл дээр үү? Тийм. Canon нөө ингээд юмнууд нь цацагдаал. Тэгэл боловсралчин бас өөрөө амар олон үзэж штэ телевиз шүү дээ. Тэгэл доор нь хүмүүс энэс тодлааж үжилтэй гэж навчтай аалж байна. Тэгэл ингээд уншаад л юу? Уншин штэ хин ч уншин нэрэ шүү. Өөрийнх нь талаар хүмүүс юм бичсэн байж хаад уншиж чадахгүй хүмүүс чинь зөвлөдөг штэ. Амархан төлөөдөлтөй хаяачтай гэдэг. Яг тэгдэг. Уулын тэгж хэлэх амархан. Гэтэ уншдаг байхгүй юу? Яаж ч гэсэн уншдаг. Тэгэл би яг уншаад амар хүн дээр хүлээж авахгүй байх гэж хичээж байгаа. Гэхдээ л нөгөө нэг зүгээр л намайг тэнэг царайтай энэ өстой нэг тим юм гиснээс илүү нөө мэрэгжлийн тал дээр надаа ингээд энэ өстой яаж үжилдэг гэд хэлчингүүт ингээд голд орч тийм ээ ёо. Толгойд орол тий. Царай мэрэ ярьсан бол төрсөн энэ хүний чи би яах юм гэж бодно штэ хүн ингээд эсвэл ингээд нэг юм царайг нь муулах хэр байхгүй юм чи. Тэгээ юу гэж царайг нь муулах юм. Тэгээ болохгүй юм руу аль болох эмзэг цэг рүү олж дайрхаа бол ер нь комент чдэг юм сайн мэдтий. Тэгэл яах тий. Би тэгээд нэг жоохон сэтгэл санаагаар унсан тэр үедээ тэгэл тэр үедээ хүмүүс дахиж нэмж ингээд намайг ингээд янз бүрээр хэлсэн байх уу гэл тэгэл өөрийнхөө юмыг үзэл тэгэл нэрээ чи энэ дээр амар худлаа харагдаж байна да тий. За аргагүй юм байна. За ёо дараагийн кинон дээр яах вэ гэл. Тэгвэл чи тэрийг өөртөө эерэг болгож авч чадсан байна шүү. Тэ. Гэхдээ эргээр хүлээж авах гэж хичээсэн. Хичээгээд байна тий. Хичээсэн. Тэрнээс биш бас ингээл голдоо хартал гомдмоор өгнөд байж лээсэн тий. За яах тий. Угаасаа би 100% бүх хүмүүс таалагдана гэж байхгүй. Тэгээд мэдээж одоо ингээд 70% нь таалагдаа гэд 30% нь таалагдахгүй хүмүүс байж л таараа. Тийм учраас за ойлголоо. Ямар ч байсан гоё урам өгж байгааг нь аваад өөрсдөлтэй аваад нөгөөтгийг нь болохоор ингээд алдаанасаа жоохон ингээд засаж авандаа гэж бодвол өргөсөн даа. За одоо нөгөө нэг кинон дээр гэхээр ялангуяа юм өөртөө кино хийж байгаа залуу бүтээлчдээс асуух нэг сонирхолтой. За одоо ингээд та нар киногоо хийгээд тач кино үнэгүй бүтэхгүй тийм ээ. За нэг хөрөнгө мөнгө гэл учраас хөөхөө орно тий. Тэр продюсерлэн гэдэг чи өөрөө бас ингээд яг миний зүгээс харахаар ингээд хүн болгон дээр очиж уулзсан ингээд яг энэ асуудлуудаа киногоо босгохтой баажтан дээр яаж анхаарцдаг. Би тэд яг төсөв гаргад юм. За. Тэгээд манай веб драманууд болохоор YouTube-ээр үнэгүй цацагддаг учраас одоо ингээд байгууллагуудад реклам болох боломжтой байдаг байхгүй юу? Үнэгүй цацагдж байгаа учраас телевизээр гарахаар нэг телевизийн рекламын чинь их амар бас байгууллагууд бол тоодгүй ер нь сошиал руу илүү ингээд хандлагатай байдаг учраас телевиз дээр бид нэр чадаагүй телевизээр цацагдах юм дээр тэгээд тэднэр дээрээ бол бид хэд одоо ингээд телевизээс одоо боловсрлоос очиж бид нэр тэ манай киног ингээд хийгээд өгөөч хэдүүлээ ингээд хувь тохироод орё гэл тэ зохиолоо шуулаад тэ тиймэрхүү газруудтай хамтарна тэгээд платформуудтай хамтарч болж байна. Вүү мүү гэдэг ч юм уу тий. Тэгээд Playmo ч юм уу. Одоо тиймэрхүү платформудаас хамтраад таад мөнгө өгөөд танах дижитал хэрэг худалдаж авч гэх юм уу тий. Тиймэрхүү тохироонуудыг хийгээд ер нь бол нэг ангит кинонуудаа хийдэг. Олон ангит киног болохоор ер нь яг юм бүтээгдэхүүн оруулаад тэгээд тэрийгээ би тэд гоё YouTube-ээр рекламдана гэдгээр тохироо хийгээд мөнгө аваад хийдэг. Бас мундаг маш сайн төлөвлөж гин гэж би харж байна л да. Кино гацдаг байхгүй зарим хүмүүсийг залуучдыг харж яхад яг ингээд нөгөө төлөвлөгөө ёсоор явахгүй яг нөгөө нэг олсон өргөн дээр гацаад цаашаа яхаа мэдхээ байлгүй. Тэгэхээр энэ бол маш сайн төлөвлөдөг менежмент сайтай юм байна гэж харж байна. Дээрээс нь тэгээд энэ чинь яг продюсинг тал дээр нь хин нахлаа явчихсан чи юу?
яхав ер нь дөрүүлээл ер нь ингээ бүх ажилдаа оролцсон л доо. Зүгээр яхаа яг уулзалт эднэр дээрээ л голчилж очиж байгаа болохоос ш ер нь бол яг ингээ бүр маш тэнцүү. Ингээл яг нэг л зөвшөөрөхгүй бол за тэгвэл байлиг гэл тий одоо нэг тийм нэг нь гэж хэлвэл тий. Тэгэл ярилцаал ягаад гэж байгаа ингээ чи нэг хилээдэгтэй гэл ягаад гэж байгаа юу болохгүй байна гэл тий. Тэгэл маш зөв. Тийм үү гэл хоорондоо ярилцал. Үгүй наадах чинь гэхдээ ингээл ингэчих юм шиг гэл нэлийн ярилцчаал тэгэл за окей яг энэ дээрээ тогтъё. Окей гэл тэгэл яг шийдэрэ гаргадаг. Одоо эн чи дөрүүлээ эхэлсэн хүмүүс бүл нэмж гин үү ажлын? Нэмээгүй шүү дээ. Нэмээгүй яг дөрүүлээ. Яг дөрүүлээ. Би дөрөв чи нөгөө влог интервью шууд уцмацаараа тий. Өөртөө камер хэрэггээл хийгээл тэгээд бид дөрүүлээ яг эдитлж чадна. Оо за. Ямар програм дээр ажиллах вэ? Манай ундрал бол бүр айгу тийм про төвшний эдитлэгч. Оо за. Premiere дээр After Effects дээр эдитлээ. Тэгээд бид гурав болохоор CapCut матаар ер нь эвлүүл чинь. Тэгтээ ундралыгаа бол гүцэхгүй. Тэгээ тийм болохоор аль болох лаглаг юмнуудаа ундралтай өгөөд. Тэгээ наагур рилүүдээ бол өөртөө катлал авчих шүү дээ. Тэгэл ер нь явдаг. Тэгээ одоо ингэдэг байхгүй юу? Өөр ингээд бид нэр зураглаач авъя гэж бодъё заяа ингээд янз бүрийн мэдээ эдитлэгч ч юм уу. Тэгэнгүүт манай ундралыг яг ингээд бидний шиг ингээд бид нэр өөрөө өөрсдөө сайн мэдэрч байгаатай адилхан ундралаас ингээд бичлэгээ яаж эвлүүлэх амар сайн мэдрээ сурцсан байгаа шүү дээ. Яг тэрэнд яг нөө ингээд таардаггүй юм уу? Тэг яг тийм эдит хийж одоо ингээд харж байгаагүй болохоор за ундрал маань хийгдээ гэх. Одоо ундрал тэгэхээр энэ кино контентуудыг чинь бас баг хийждэг гэсэн үг үү? Тий, одоо бүх манай киноны эдитер бид нар нөгөө нэг ингэдэг байхгүй юу? Киногоо хийхдээ болохоор production баг авчдаг байхгүй юу? Гэрээлээ тий, тэнгуүтэл тэр эвлүүлэгч нь байна шүү дээ өөрсөндөө. Тэнгуүт манай ундрал очиж хажууд нь суудаг байхгүй юу хамтдаа. Бид нар ийм хүсээд байгаамаа гэдэг юмыг ундрал эвлүүлэгчтэй ойлгуулад тэгээ кино минь угаа одоо ингээд яг дуустдаг. Эвлүүлний найруулагч юм уу? Ундрал маань. Тэгээд эвлүүлэгч нь бол тустай юмаа эвлүүлээд байж гэн. Тэгээд ундрал очиод за яг энэ дүрсний ардаас энэ дүрс орно морно гэл тэр мэрийг ингээд сайн найруулад явчихдаг. Түрүүн ярьжсэн нөгөө мэрэгжлийн талаар ярилцмаар байна л да. Сургуулаа орхиод шууд урлагийн сургууль руу орсон ба шүү дээ. Яг би наадах чинь хийх гэж байгаад болсон байхгүй. Эхлээд сууист орох гээд тэгээ болоогүй ээжийн хүсэлтээр Япон хэлний ангид ороод тэнгуүтээ нэгдүгээр курсээ дуусаад ахаад сууист бэлдэж байгаад би болж ирсэн юм байхгүй. Тэгэхэд чи бол зоргилсон байна. Тэгэхээр яг энэ мэрэгжил сонголт болон одоо ирээдүгөө яаж харах дээрээс нөө сэтгэлийн дуудлага гэдэг юм уу гэдэг те. Иймэрхүү зүйлсийг чи юу гэж бодож яагаад урлагийн хүн болчих вэ? Яагаад сургуулаа орхиж вэ? Яг мэдрэмжтэй хаа. Төрөний л тийм мэдрэмж байхгүй. Би яг энэ мэрэгчлэр 60 нас хүртлээр ажиллаад аз жаргалтай амьдарч чадах уу гэдэг тэр мэдрэмж байсан байхгүй. Тэгэл чадахгүй байна да. Би үгүй сайн сурч байсан. Дайжгүй. Нэгтлэн бодогчоор сурсан байхгүй. Тэгэд ингээд дайжгүй надад бол ингээд болчмоор ч юм санагдчихсан. Тэгтэл яг дотоод энэ нэг мэдрэмж нь би үнэхээр аз жаргалтай байж бол чадахгүй хаа. Зөөр яхаа гой байж чадна. Тэгтээ ингээд амар гой кайф авч чадахгүй байх гэж боддоо. Тэгэл нөгөө сууис манд бодогдоод. Тэгээд ер нь сууис тархиндаа ер нь байлгацсан нэг өрөө нэгэд байлгацсан. Жилээ өгөөд унтсан бохгүй юу? Бүр үү? За. Тэгээд нэмэлт эсэлтээр орё гэж бодоод хүлээж исэн чинь уурлаад тийм байхгүй одоо нэгэнт унсан бол унсан. Сургуулгүй байхгүй шүү. Тийм мандахтаа ор гэд. Тэгээд нөгөө нэг би чинь нэгтлэн бодогчороо за гэд орцохгүй. Мандахын нэгтлэн бол амар нэгтлэн гарна шүү дээ. Мандах бол номер 1 шүү дээ яг нэгтлэн. Тэгэл за гэд мандахтаа орсон байхгүй юу? Тэгчээд төгсөөд одоо нэгдүгээр курсээ төгсөөд тэгчээл дахиад сууисын нөө шалгалт болох гэж байгаа гэдгийг сонсоол тэгэл ээжд хэлсэн чи ээж үгүй мөгүй гэл. Тэгэхээр би үгүй ээжээ тэгвэл би мандахын 4 жилиг одоо төгсч дуусчаад гоё диплом авчаад тэгээ би дахиад сууис 4 жил сурна гэсэн байхгүй. Тэгсэн чи ээж тэгвэл 8 жилийн төлбөр төлж чадахгүй. Тэгээд за гэд би дээр аавас нууцаар. Тэгээд ээж надад нөгөө нэг шалгалтын мөнгө өгөөд Бичээс бүртгэлийн хурааж байгаа шүү дээ. Тэгээ за чи одоо тэнцэхгүй бол тэгээ дахиж бичээс ярихгүй шүү гэд. Тэгээ би за окей гэ. Тэгээ мөнгө аваад очиж бүртгүүлээд шалгалтандаа бэлдээд тэгээд хэн бэлдүүлв? Манай найз бэлдүүлсэн. Бид нэг эхний жилээ орч чадаагүй шүү дээ. Тэгэхэд манай найз орцсон байхгүй юу? Тэр найз маань 1-р курсээ төгсөж байгаа байхгүй юу? Тэнгүүт 1-р курсээ төгсөнгүүтлээ манай зэгийг надаа за нэг ингэдэм биш зүйлсээ тий надад зааж өгөөд тэгээд манай найз бэлдүүлээд дарж ирсэн. Бас гэрлээгээд манай сойсыг төгссөн хичээдэг. Тэгээд тэр ихч бас эхний жил бэлдэжсэн байхгүй намайг.
хөтлөгч гэрлээ биш үстэй. Биш. За. Тэгээд тэр ихч одоо ингээд эхний жилээ одоо ингээд бэлдээд би унчиж байгаа штэ. Тэгс чинь дараа жил надаас бас мөнгө аваагүй. За их чинь чамаа гоё ингээд шалгаа. Тэгээд тэнцэн шүү гэлээ. Тэгэл тэнцэл орсон доо. Яа тэр чи одоо яг сүүлийн боломж штэ. Ээж дөрөв худлаа шүү. Найзууд үнгүү бэлдээд байдаг те. Яг тэр хормойчол бас л те. Одоо сууйсан шалгалт чинь тэгээд хэрэг хүнд үйдэг юм. Ахаа бидний үед бол 12 төрлөөр авдаг гэсэн. За. Одоо жоохон өөрчлөгдсөн байлээ. Одоо хөнгөрсөн үү, чангарсан уу? Арай нэг өөр болсон байлээ. Өөр юмнууд бас авдаг болсон. Бидний үед болохоор эхний юунд шатанд болохоор дуу, бүжиг, шүлэг, сонсгол, ритм этюд гэж авдаг гэсэн юм. Энэ 6-гаар. Тэгээд дараагийн 6 нь болохоор монолог, ёгтүлгэр, тэгээд өөгцөн этюд Ямц нэг тийм амар их юм аваад байсан юм аа. Тэгээд нөгөө нэг эхний шатандаа тэнцчиж хоёр дахь шатандаа ордог. Тэгтээ тэр хоёр 1 хоногийн зайтай болдог заяа. Тэгснээ хүн юугаач мэдэхгүй эхний шатандаа тэнцэхгүй ч яж магадгүй штэ. Тэгсэн хэрнээ хоёр дахь шатандаа бэлдэж яахгүй болохс болдоггүй. Тэгэхээр яг зэрэгэл бүгдийг бэлддэг гэх юм уу. Сууйсий чи одоо тэгээд нэг хөөхөн 25 зургуулаа 30-уулаа баг орчоо тэгээд баг 10 л төгсд юм уу? Тэг ер нь яхаа цөөхөн төгсдөг. Одоо сүүлийн үед жоохон их л төгсөд илээ. Одоо тууштай болоод нэг гэсэн үг үү те? Тийм багш нар маань их зөөлөн болж ин гэх юм аа. Хөөх мөөх нэрэ багсаа тий. Тийм. Ойлгоод байна тий. Тий. За одоо яхаа энэ хүүхд хүсэл сонирхлоо дагаад ороод ирсэн юм чин. Яаж иж яагаад өөрөөсөө боломжит бүх нөхцлөөр энэ хүнийг төгсгөөд өгье гэдэг тийм сэтгэлээр хандж байгаа юм болов уу гэж би ер нь бодож байна. Чи өөрөө багш бол нэлийн зөөлөн багш байна. Үгүй шүү дээ. Үгүй юу? Эсэргээр. Үгүй бид нар сая сургалтын төв нээсэн шүү дээ. Оо за. Бид драмын сургалт нээгээд дөрүүлээ. Тэгээд хүүхдүүд очиж байна. Тий хүүхдүүдэд ингээд ер нь хөвчлэн эмэгтэй хүүхдүүд ярьдаг байхгүй. Тэгээд хүүхдүүдэд ер нь бол одоо ингээд анхны өөрийгөө одоо ингээд нээн дэлгэрүүлэх тий одоо нэг тийм бусдад өөрийгөө зөвөр илэрхийлж чадах тийм одоо сургалт явуулж эхэлсэн байхгүй. Тэгээд бид дөрүүлээ багш болсон. Тэгэл багшаа гэж хийдэг багтун цаана. Тэгээд тэгэнгүүт би бас нэг тийм зөөлөн багш бол биш. За. Гэтэ аль болох нэг хатуу байгаагаа ч гэсэн нэг юм хүнд төвөгтэйгөр биш те нэг юм яг болохгүй байгаа зүйл дээр нь л хатуу байх гэж л хичээж байгаа. Аа. Оо энэ сургалт би яагаад мэдээгүй байсан юм бол. Одоо зогссон байгаа юм. Зогссон байгаа юу те. Сүүл би нэг хүүгээ чамтай зураг авахулаад нэг таарахад чи нэг баахан хүүхдүүдтэй bijсэн. Яг манай хүүхдүүд. Тийм юм биш. Өөч тэнцээ чи нэг хүүгээ явуулчмаар юм шүү. Тийм болно. Манайх нэг сая кино руугаа орох гээд тэгээ би төрсөн манай гуравчин зураг алтандаа яваа. Тэгээ бид нөгөө нэг хэдий манайх үндсэн багштай ч гэсэн тэр багш нар маань зөвхөн биднэргүйгээр явахаар хүүхдүүд бас биднийг зорж ирж байгаа шүү дээ. Энэ дөрвөөр ингээд сургалтаа явуулуулна гэж ингээд ирж яхад бид нар өөрсдөө ингээд дөрөв тишээд цалаа авсан байвал хүүхдүүдэд маань айгу онцгой учраас жоохон ингээд завсарлаж байгаа. Тэгээ он гараад эхлүүлээ гээд тэгээд одоо он гараад манай сургалт дахиад эхэлнэ. Танаа одоо энэ сууйсан анги яг та дөрв чи яг юуны анги лээ? Яг жүжигчний уран чадвар. Яг жүжигчний уран чадвар. Одоо та дөрвөөс өөр юм олонний танил болоо явж байгаа хүмүүс байна уу? Тийм манай ангиас уу? Зөндөө штэ. Зөндөө юу? Тийм. Манай ангийн дараа болохоор нөө мэдгүй медиа эйженси гээд анар сайхан байхгүй юу? Тийм үү. Тэгээд өөр жүжигчнэр хийж байгаа юм бол одоо манай сургалтын дөрвийн багш тэгээд бас жүжигчин гэх юм бол мөнгө очиргээд хамгийн сүүлд нөө нацагт орж тоглосон залуу байгаа. Тэгээд сая нөгөө сүлд надад ирээгүй хайргээд нэг кино бас бум боллоо шүү дээ. Тэрэн дээр нөгөө эсрэг дүрдэн тоглосон манай ангийн охин Ануж ингээд охин байгаа. Тийм тэгээд гэрлээ байна. Одоо prank show-ны найруулагч юм уу? Тийм юм байна тий. Тийм тэгэнгүүтлээ өөр гэх юм бол нөгөө ганц би яавууд өөр ингээд зөндөө олон бас олон гэт кино хийгээд байгаа. Ням жаргал гээд манай найруулагч бас байж байгаа. Ангар амар юм биш. Тэгээд WhatsApp гээд бас нэг юм сошиал дээр юм хийдэг манай хоёр найз байдаг байхгүй бөхөө бизээгээд. Тэгээд тэр хоёроос манай анги ер нь манай ангийнхаа амирх бүгдээрээ ихэнх нь урлагаараа явах гэж айгүйх хичээж байгаа. Тэгээд одоо зарим нь мэдхгүй ч гэсэн Дундгавийн театрт нэг нь ажиллаж гин, Сараа хөө театрт нэг нь ажиллаж гин. Тэг ингээд бүгд ер нь яг мэргэжлэрээ л явж гин тий. Урлагаараа ажиллах гэж хичээж байгаа хүүхдүүд байгаа та. Та дөрөв яг ийм social content хийгээгүй байсан бол зүгээр хэрвээ гэдэг үг байсан бол өнөөдөр юу хийж явах байсан бол? За тэгэл хин надад киноны санал тавих бол хэлж байгаасан баг та. Үний юм үлээ гээл те. Өөрсдөө хөдлөхгүй. Тэгэл. За ойрд киноны санал орж ирсэнгүү дээ. Тэгэл байж байгаасан баг гэж бодож байна доо. Киноны санал гэснээс энэ киноны цалингийн талаар ер нь чи
чиний үзэл бодол хэр байдаг юм бэ? Монголд ер нь хөөрхөн нүүд ажгүй юу болохоор та нар өөрсдөө хамтран тоглож байгаа хүмүүсээ хэр үнэлдэг юм? Монголын зах зээл маш жижигхэн байхгүй. Тэгж байгаа. Тийм учраас хичнээн өндөр цалин өгье гэд ч боломжгүй гэдгийг нь бид нэр өөрсдөө арын албанд нь ажиллаж өөрсдөө кино хийж үзсэн учраас мэддэг болохоор их Монголын цалин бол голоод идэггүй. Кино менюн дээр ингээл хэдий ингээд аль болох хин ч байсан гэсэн жоохон ингээ мөнгөө жоохон таньж тэ ингээд явахыг хичээн. Тэгээ тийм болохоор киночтойгоо ер нь амар сайн ойлгодог. Тийм тэгээд өөрсдөө болохоор бид хэд нөө дандаа мэрэгжлийн бус уран бүтээлчтэй айгүйх авдаг. Нөө бид дөрвчин дахиж эмгэгтэй авах бараг шаардлагагүй шүү дээ. Дөрвөлээ юм чинь. Тэгэхээр дандаа эрэгтэй хүн хайдаг байхгүй юу? Тэнгүүт нөгөө нэг манай жүжигчийн эрэгтэйчүүд маань нэгдүгээр өөрсдөө маш олон кинонд цөөхөлөө учраас ингээд ийш тийш айгүйх явцдаг. Тэгээ дээрэс нь бид дөрөв нөгөө нэг солонгос дуу жоохон гээд байгаа шүү дээ. Тэнгүүт нөгөө солонгос киноч хамгийн гол зүйл нь юм царайны гоо зүй гэдэг юм байгаа шүү дээ. Царайлаг эрэгтэй хүн байх хэрэгтэй тий. Тэрэнд нь одоо октод болж бас үүсэх хэрэгтэй тий. Тэнгүүт нөгөө царайлаг эрэгтэй хүн хайдаг. Тэгээд гоё. Чинь жүжигчд нь байхгүй. Тэгээд бид айгүйх модель зэтэл залуучууд авдаг. Тэгээд ер нь дандаа мэрэгжлийн бас уран бүтээлчтэй хамтарч ажилладаг болохоор энгийн уран бүтээлчдээс бидэд арай жоохон бага цалин өгдөг гэдгийг бол ингээд нэг нөгөө хэлээ. Тэгтээ энэ ч цалин үг нь ямар ч юм тий. Үхэн хувьд бол ямар ч асуудалгүй үг нь. Тэгтээ нэг яг жүжигчдийн хилдэг цалингаас бол арай бага цалин өгдөг өө. Гэхдээ бид нэр тэрнээсээ илүү тэр хүмүүст бас ойлгох өгөөчтэй байх гэж хичээдэг тий. Ингээл кинон дээр хүмүүс чинь тэрийг ингээд хамаагүй зүгээр яаж ч гарсан хамаагүй те жүжигчний уран чадвар мадвар гэл тэгдэж штэ. Бидний кинон дээр болохоор тэр хүн яг жинхнээсээ царайлаг гарч явах хэрэгтэй байхгүй юу? Гоё харагдаж явах хэрэгтэй. Тэгээд альваа зүйл ерөн гоо зүйтэй байх амар гоё штэ. Урлаг гэдэг чи өөрөө гоо зүй бас нэг юм маш том одоо хэмжөөрн. Тэнгүүд тэр гоо зүйг бас хүн мэдэрмээр байгаа байхгүй юу? Тэг тийм болохоор гоё залуучууд айгу хайж ирэл сурлуулж явдаг та. Яг үн тийм кино үзсэн чинь яг энэ гудмаар явдаг баахан бондор залж байгаа. Уучлаарай. Тэ гэдэг шиг байвал бас нэр үнэн би чиний гоо зүг гэдэг дээр бүхэл контент урлаг ер нь гоо зүйтэй авах хэрэгтэй байх гэж би бас боддог тий. Одоо нөө сүүлийн үед ингээл амар контемпорари гэл янз бүрийн этгээд юмнууд амар их байгаа шүү. Би бол тиймийг сайн абстракт тиймийг сайн ойлгодоггүй. Би бол бүр ингээд тийм романтизм тий одоо бүр ингээд юм Европын бүр амар гоё сонгодог урлаг ингээл юм гоё үзэсгэлэнтэй зүйлсэд шүү дээ. Маш их ухаартай. Тийм юм амар гоё гоо зүйтэй байдаг ш надаа. Яг тэндээс би урлаг яг үнэртэй байгаа юм шиг надад санагддаг. Тэгээд яг тийм этгээд зүйлсийг бол одоохондоо би арай ойлгож чадахгүй байна. Арай илүү классическ юм дүүрэн харагддаг зүйл дуртай. Ер нь ямарваа нэгэн зүйл тийм байгаасай ч гэж ер нь боддог. Яг урлагаараа л байвал надад амар гоё. Нөхөрлөлийн итгэлцлийн үнцний талаар. Чиний эргцүүлэн бодолд. Одоо юм ана дөрвийн би ингэж харьцах хэрэгтэй болов гэдэг ч юм уу. Тэг яг найз гэдэг талаас чи өөрөө яг юу гэж боддог вэ? Ер нь сэтгэл байх хэрэгтэй хаа. Хамгийн түрүүнд бол нэг гэсэн сэтгэл. Нэг тэр маань тэгсэн бол тэгчих үү дээ яна ингэчих үү дээ гэл. Тэгээд хэдий ингээд наана илэрхийлэхгүй ч гэсэн ерөө ингээд цаана энэ маань нэг юм байгаа да тий. За нэг тэгээд байгаа да. Тэгвэл би ядаж энэ үед нь ингэж харьцахгүй бай да ч юм уу тий. Нэг тийм нэг гэсэн бодол амар чухал. Тэгээ хоёрдугаарт гэх юм бол хүндлэл амар чухал. Ингээд тэр хүнээс асуухгүйгээр шийдвэр гаргана гэдэг чинь тэр хүний хүндлэхгүй байгаа хэлбэр шүү дээ. Тийм болохоор ингээд аль болох тэр хүний үзэл бодлыг нь сонсоод тий тих гэж гин үү ингэх гэж гин үү чи ингэж бодоод байна. Тэгвэл тэхүү ингэхүү гэсэн одоо тийм хүндлэл амар чухал ах гэж бодчих. Тэгээд ер нь яхаа тийм болохоор одоо хүртэл яхаа бид дөрөв ингээд амар гоё ажил найз нөхдөрлөө ингээд хооронд нь хослуулад яваад идэг ах. Гэхдээ ингээд удаад ирэхээр бас нэгээ шоглох юм их байна өө. Тэгээд шоглохны яг гол нь хүндлэл тийм ээ. Тэгээд яг наана бид нар ингээл нэгээ жоохон хүндлэхгүй байгаа юм шиг харагдтыг. Одоо ингээл тий. Манай ундралчин амир хөөрхөн бохгүй юу? Нөгөө хүүхдийг ингээл шоглол ангууд улам ингээл цаашлуулаад амир санагдаад идэг таны хүүхдээр тоглонгот яг тэрнтэй адилхан. Тэгээд бид тэд ундралаараа айгүйх тоглоно. Тэгэд үлдсэн 3-8 нэг нь ундар шүү дээ угаасаа. Ганцаараа жоохон сондгоо байхгүй юу? Тэсний бид гураас мөндөртэй ганцаараа юм. Тэгээд тэгэнгүүт ингээл амир их тоглоно ундралаар. Тэгэд хидээ ингээд тэгж байгаа ч гэсэн бид гурвал ундралаар тоглоно гэхээс өөр хүн бол ундралаар тоглох ёсгүй байхгүй юу? Нөгөө бүгжний эзний Гэндалф гэдэг шиг Фродонот. Sorry.
Ер нь нэг тиймэрхүү. Ер нь нэг найзуудаа гэсэн сэтгэл гоё хүндлэл хоёр ахаа тэгээд ер нь гайгүй нөхөрлөл удчих واخ уу. Нөхөрлөл чинь өөр ажил гэдэг зүйл төр та нараас огтлцоод шүү. Энийг хамт авч явах зарим хүнд хэцүү байх. Нөхөрлөл наах юм уу? Ажил наах юм уу гэл нэг энийг зохицуулж чаддаггүй шүү дээ заримдаа. Яагаад гэвэл тэнд нөө хүндлэл гэдэг зүйл маань байхгүй болчих гэдэг тий. Одоо чиний хэлдгээр ямар ч зүйлийг асуудаг нэгнээсээ байвал тий. Тэгэхгүй тий. Алдчихсан хүн л дээ. Асуугаагүйгээсээ болж бид дөрөв алдчихсан байхгүй юу? За цаа чинь тэгчих байх төө гэл дураараа одоо ингээд шийдвэр гаргаад тэгээд ингээд нэг аймаг гомдооч унтаагаад алдчихсан хүн ер нь тэндээсээ ингээд ухаарддаг шүү дээ. Яг үнэ. Тийм болохоор алдаж утсан болохоор одоо дахиж алдахгүй байх гэж аюу хичээдэг. За. Ер нь бол ярих юм алгаа гэдэг. Тэ. Одоо шинэ ээж болчлоо. Тэ. Та хоёр чи 11 жил яасан мундаг юм. За тэгсэн чинь эн чинь бас шинэ чаленж. Амар чаленж. Тэ. Одоо жишээ нь тэгэл шүн энэ сэрхүү гэдгээс ахуулаад эсвэл өнөөдөр чи энд ярилцлаганд ороход хүүхдийг хэн харах уу гэдэг чинь хүртэл ингээл чаленж тийм ээ. Тэгэхээр одоо юм харилцсан буулт чаленж одоо яг хүүхд аав ээж шинэ аав ээжийн тал дээр эхний 1 сар өнгөрлөө ямар хөө явж тий. Би айгүй сайхан төрсөн байхгүй юу? Тэгээ ер нь ингээд өөрөөрөө тэгээд ерөн айгүй тийм хурдан хугацаанд айгүй юм дайжгүй надад төрсөн юм шиг өөрөө санагдчих байхгүй юу? Тэг ягаад гэхээр би төрөхдөө өөрийгөө амар сайн бэлдсэн байхгүй юу? Төрнө гэдэг чинь зөвхөн би төрөөд байгаа зүйл биш. Миний хүүхд ч гэсэн дотор төрөхгөөд бас өвдөж байгаа. Аль болох хурдан хүүхдээ өвдөхгүй ингээд төрөхийнсэн, зөв төрөхийнсэн тий өөрийгөө ойдлгүй өвдөлтгүй төрүүлэхийнсэн гэдэг айгүй ботсон. Тэгээд тэгэнгүүтлээ дээрээс нь нөгөө нэг хүүхдтэйгээ уулзах гэж байгаа амар удаан хүлээж байгаа шүү дээ 9 сар. Тэгээд яг тэр хүүхдтэйгээ уулзах гэж байгаа мөч учраас хурдан л байлгаад гоё эвтэйхэн төрөөд хүүхдтэйгээ хурдан уулзахаас ингээд өөрийгөө амар сайн бэлдсэн. Тэгсэн чинь би ээж болохтой бэлдэг байсан. Ээж байх гэдэг зүйлд ерөөсөө ингээд өөрийгөө бэлтгээгүй. Ерөөсөө ингээд яг хүүхэд гараал ирэнгүүт хүн тэгж боддог юм билээ. Энэ хүн 100% надаас хамаарж амьдарч байгаа. Ерөөсөө энэ хүүхэд 100% миний л анхаарал, миний л кэрээс одоо болж энэ хүүхдийн ирээдүйн шалтгаална гэдэг шууд хариуцлага бодогдоод ирдэг юм билээ. Яа, тэгэл нэг юм ингээл уйлал хэлэнгүүт яана яг юунаас болоод байгаа юм бол тэгээд яж хүүхд чинь мэдэхгүй шүү дээ. Юу нь болох байгаа юм бол яасан юм бэ? Хүүхдийн хүмүүс зовн тэр үед. Тэгэл яах вэ гэл тэгэл хүүхэд уйлал би уйлал гэдэгтэй адилхан тэгэл. Ачаас уйлал. Эхний 1 сар бол бас тий чанга байсан тий. Уг нь хоёр ээж маань ээлжилж ирсэн байхгүй 7 хоногор. Тэгсэн чин ээж нэр яваал байхгүй. Яаж хоолыг хүлээ? Хэн хоолыг хүлээ? Юу байх вэ гэл. Тэгэл нөгөө хөхний сүү гэл ерөөсөө амар их асуудлууд болоод тэгэл уйлаа. Танаа чи боги юу? Тэр үед боги яаж? Ингээд намайг зүгээрээ ингээд чи яхаа амар гоё н тэр ихгүй юу? Ингээд сайн хийж байгаа санаа зовлтгүй бити ингээд өөрийгөө буруутгаад ээ. Тэгээ би чи нөгөө нэг санаа зовоод юмд санаа зовонгот хөхний сүү ингээд багасчтэй юм байна л та. Тэнгүүд хүүхэд өлсөж мөсөө те уйлгнаа. Тэгээд улам илүү тэрэндээ санаа зовоод яаж хөхний сүүгээ нэмэгдүүлэх үү гэл улам их санаа зовоод ангууд санаа зовох тусмал хөхний сүү багасд юм байна. Тэгэнгүүт ингээд хажуунаас зүгээрээ ч ингээд сайн хийж байгаа дайггүй минийэр мундаг байгаа штэ маяг штэ бити ингээд юм ингээд тэгэл тэгэнгүүт за гэл яг хоо наана тайлгарчаасан цаана бол яг юм байгаа л тийм. Тэгтээ тэгээд явцдаа тэгэл арай жоохон өөрөө хүүхдийн очрыг олоод эхлэнгүүт санаа зовох юм арай багасаад тий арай өөртөө ихтэлтэй болж ийн гэсэн үг байхгүй. Өөртөө итгэхгүй штэ. Хүн чинь яна хүүхдээ алчих үед ингэчүүл яах юм болоо гэл ингэж хүн чинь амар айдтай болчт юм штэ. Тэгэнгүүт одоо ингээ учрыг нь олоод ирэнгүүт ингээл тэгчтэй гэсэн өөртөө итгэл нэмэгдээд тэгээд ингээд арай гайгүй болчихно. Тэр өөртөө итгэл дээр чиний нөхөр бол маш их хань болж штэ. Маш их түлхэц болж байна. Одоо тэгвэл аав ээжийн хуваарлалт гэдэг зүйл маань яах вэ гэдгсэн. Одоо нэг нь ажилдаа явна. Нэг нь ирнэ. Ганцаараа байх үе гарна. Тэгээ энд ихэнх залуу ээжүүд стресстэй харагддаг. Ганцаараа байлаа. Нөхөр бол ажил хийгээд байгаа зайлвал тий. Тэрийг бас яг нэг ойлгох юу тэр үед нэг гормон эсвэл ээж юу гэдэг ч юм уу стрессүүд их гарч ирдэг. Энэ зүйлсийг яаж хоорондоо ярилцж чинь, хуваарлж чинь, хоорондоо ер нь хэр ярилцдаг уу та хоёр? Яхаа ярилцсанаа. Гэхдээ одоо л ярилцахаас илүү тэгэл нэрнгээсэл харцаараа ойлголцдог гэдэг шиг энэ хүн яг юунд дург байна, яагаад энэ гэдгийг ер нь ингээд мэдэрдэг болчтой юм билээ. Тэгэнгүүт миний ингээд ботсон зүйл хэдий ингээд надад сэтгэл санааны стресстэй асуудал амар их байгаа ч гэсэн
тэр хүн ч гэсэн шинхэн аав гэдгийг ойлгох хэрэгтэй юм шиг надад санагдаад байсан байхгүй юу. Бид тэр хоёлаа л адилхан анхуд аав ээж болж үзэж байгаа. Тэнгүүт энэ асуудал дээр энэ хүн ингээд мэдэхгүй байгаа ч гэсэн би мэдүүлэх гэж бас оролдох хэрэгтэй. Би ингээд энэ чи намайг ойлгож гинөө. Одоо ингээд ингэх гээд нь штэ. Надаа ингээд байгаа байхгүй юу? Чи би чамаас ийм хүсээд ийн гэдэг зүйлээ хэлчээд тэрийг нь хийхгүй бол уурлах нь гэхээс ш хэлээгүй ээжэж уурлаад иж болохгүй. Яг үнэ тий. Нэг юм битүүмэр шиг хоёлоо байж байгаа. Тэгэл хэлэхгүй бол би мэдэхгүй штэ тэр хүн одоо ингээд яаж байгааг надад ч хэлэхгүй бол би өөрийнхөө ямар зан гаргаад байгааг мэдэхгүй ш. Тэнгүүт хэлчээд тэрийг нь хийхгүй бол уурлах хэрэгтэй юм шиг санагдтыг. Тэгэл тиймэрхүү юмнуудаа болгоол явж ин да. Тэгээд одоо бол нөгөө манай охин шүндэ ганц манц 2 хон сэрээд байгаа болохоор би аль болох сэрэхгүй байх гэж айгу хичээж байгаа. Зүрийгөө. Тэг яах вэ? Тэгэл би хөхүүлээл тэ ингээл жоохон босоогоор нь тэрж байгаа л буцаагаал унцуулаад өөр хажуугаар нь ороод унтчих юм дээр заавал хажуудаа суулгаад хөрх ингээд хажууд суухаар нойрмог тэг ингээ хараа суухаас өөр юм хийхгүй байгаа юм чи яах вэ? Тэгээд тийм үний чинь заавал сэрэж ингээд шийтгэж байгаа юм шиг тэ майлгаад яах вэ? Нүдэнэ гэдэг. Тэгэл яах вэ? Ингээд хөхүүлж дуусчаад тэрхийн өгч болж байгаа юм. 15 минут ингээ босоогоор нь чи тэрчгээ гэд ингээд өгч болж байгаа юм. Гэхдээ нэгэнт би сэрсэн байгаа шүү дээ. Тэгээ заавал тэр унтж байгаа хүнийг би сэрээгээл хүүхдээ тэрвэр мэвэр гээл нэг шийтгэл болгож хүүхдийг заавал шийтгэл юм шиг юм мэдрүүлэх гээд яах вэ тий амарх ч бол амралтай тийм биз дээ тий тэгэл маргааш нь өглөө нь харин намайг ингээд жоохон унтах хугацааг надад өгчих тий би өглөө сэрээд яг ингээд охин яг ингээд бүтэн сэрчин штэ тэнгуэтлэн за хайраа охиноо босоорой гэдэг л тамар аваарч тэгээ би нэг жоохон унтж байгаа артаас нь гардаг байхгүй. Тэгэл нэг иймэрхүү юм хүмүүс дээр ингээд сайн ойлголцож чад. Одоохондоо яг нөгөө хүүхд хөдлөхгүй юм гэж ойлголцсон л доо. Тэгэл та хоёрын би яг нэг 6 сарын дараа хэлж ин да. Хүүхд юм төшөөл. Ийштэй шүү хуруугаа хийх гээл ирнэ штэ. Тэгэхэд тэгээд унтах юмсаа л гэж. Тэр үеийг л хүлээж ин да. Яах болох аа тэгээд хоорондоо сайхан ярилцдаг ойлголцдог байхаа тэгээд ер нь юу ч даваад тулах. Өөртөө анхаарах гэдэг талаар. За ойлгомжтой өөртөө анхаардаг гэдгийг бол ингээл хүмүүс хараад зүгээр энэ талаар ер нь нөхөр өөртөө анхаарах чи өөртөө ер нь хүмүүс өөртөө анхаарах өөрийгөө хайрлах гэдэг талаар чиний бодлоо. Нөхөртэй болсон ч болоогүй ч одоо ингээ хажууд хүнтэй байсан ч байгаагүй ч өөрийнхөө орон зайг амар сайн мэдэрдэг хүн байх хэрэгтэй. Одоо ингээд би энийг хүсээд байна. Миний хобби бол энэ те. Би өөрийгөө хөгжүүлэхийн тулд ийм химээр байна. Би өөртөө гоё тухтай баймаар байна гэдэг зүйлээ өөрөө мэдрээд тэрийг хажуудах хүн те ойлгуулчихад л ерөн болчих واخ. Одоо ингээд тэгээд дээрэс нь яхаа нэг юм нэмж хэлэхэд нөгөө хин хинийгээ ерөөс хориглоод бол ерөөсөө тийм. Ямар нэгэн зүйл төр бүр хориглох тусам л улам ингээд цаашаа л явна гэхээс биш наашаа нэг буцаж ирээд нэг эерэг зүйлүүр нь байхгүй тийм. Тэгээд нэг тийм болохоор ч тэр юм уу намайг хизээч юунаас ч хориглодоггүй. За чи өөрөө би мэдээд ингээд шийдвэрээ гаргаад ингээд нэг нэгэндээ итгэж штэ ингээд тэр хүний ингээд ухаанд нь итгээд штэ. Тийм тэнгүүт би яг тэндээс өөрийгөө хайрлж чаддаг байхгүй юу? Энэ хүн надаа энэ болцоог олгочих чинь тий. За тэгвэл би одоо энэ дээр өөртөө яаж гоё байх вэ? Өөрийгөө яаж энэ цаг хугацааг амар гоё өнгөрөөх үү гэл. Тэгэл ер нь би бүхэл цаг үед өөрийгөө амар гоё тухтай байх гэж өөрөө аз жаргалтай байх гэж бүх юмыг хийдэг. За бүр одоо энэ дээр ингээд ээж аваа ууралж магадгүй л дээ. Гэхдээ уучлаарай би ингээд арх ухтай хүртэл одоо ингээд аз жаргалтай байх гэж боддог юмд. Тий. Зүгээр хүний хүн намайг шахах юм бол би нэг уух хүсдэггүй. Эсвэл ингээд уумаар байгаа үедээ л яг уудаг. Тэрнээс биш нэг амар ингээл те хүмүүсийг дагаж дуурайгаал уухыг ерөөсөө хүсдэггүй. Дээрээс нь чиний яг жаргалтай байх гэж уудаг гэдэг дээр би санал нэг бас дэмжиж байна те. Хүн нэг юм гунж гутраал арх уудаг шүү дээ. Би тэрэндээ аяг дураг байхгүй. Эсвэл ямар шалтгаангүй ганцаараа ууж юм уу гал те. Хүн жаргалтай байх гэж дуртай хүмүүстэйгээ инээж ханиах гэж хоолойгоо нэг өдрөөс нэг чанга байлгах гэж нэг уудаг өстэй. Миний бодол бол тийм дээ. Тэгээд манай юу нөхөр юу яадаг байхгүй юу? Ер нь жоохон юм яг төлөвдөө ууг хүн бохгүй юу? Ууг нь нилээн юм жоохон чимээгүй байрын. Гэтээ уучхаараа бол бүр галзуу байхгүй юу? Йоо татаан заяа амар хөвжил мөчлөлтэй те ерөөсөө ингээл бүхнийг лид хийгээл гэл нэ атмосферыг амар гоё ойлгодог. Тэгээ ер нь жоохон тийм мэдрэмжтэй ууж уучхаар амар гоё. Тэнгүүт ингээ би тэрийг нь харах дуртай бас. Уучих гэлээ. Жоо уухгүй мó гэл. Тэгээ би ч өөрөө бас амар гоё уудаг төрх юм баггүй юу? Ерөөсөө нэг тийм. Хоёр ч хамт уулзаад алаадах юм шүү. Би тэр ер нь нэгнгүүгээр баг уудаггүй. Тэгээ ер нь дандаа хамт ингээ гарч урдаг. Тэгээ нөө олон жил болчоор найзууд нь хүртэл нэг болчт юм байлээ. Нэгнийхээ найзуудтай амар их найзууд болоо. Өнөөдөр тэдэртэй гэл тээ. Тэгээ тэгэнгүүт яг
уухан жоохон олон боловч яг ингээ хамтдаа явж байгаа болохоор амар гоё. Тэгэл тэгэнгүүт ерөө ингээд амар гоё жаргалтай байдаг шүү дээ. Ерөөсөө нэг тийм зовж удаггүй. Тийм болохоор би бүр шаарддаггүй. Нэг юм ийм хосуудаас гоё санагдчих. Нэг юм саркастик биенийхээ хошин мэдрэмжийг үлгэж аваад хамт гаргадаг те. Намайг хийвэл би зүрлээд өөрийг нь хийх биш. Эхлээ өөрийгөө хийдэг байхгүй. Хамт хийлэгчдэг байхгүй. Тий би гээд өөрийгөө явуулна шүү дээ яриаг нь. Тий би ч угаасаа тийм юм гээд. Угаасаа өөдөөс нь зүрж уурлаад байвал амар тэнийг өөрөө хүртэл бандах гэдэг. Яар зөв хэлж байна гэж бодчихвол тий. Инээчэл тий. Гэл дотроо тэргээ ингээл хүлээж аваад өө тийм ээ би тийм ээ мимэ гэж байгаа л тэгэл буцаал зүрүүлэл хариугаа авна тий. Тий хосууд нэг тийм байх нь надад ихгүй яригддаг. Хамтдаа юм саркастик хошин мэдрэмжтэй байна гэдэг. Ер нь хошин мэдрэмжтэй хүн бол ер нь тарих жоохон эрүүл тал руугаа л гэж бодоод чи салныг байна. Ер нь хүнийг инээлэх чадвар гэдэг чинь амар том авьяас. Чухал тий. Аа мэдрэмжтэй хошин биш тий. Богийн бол ер нь уухаараа тарихт нэлээс айж. Тий. За өөрийгөө хайрлах гэдэг сэдв рүүгээ үргэлжлүүлээ явж байгаа. За алкогол яах вэ? Тийм эрүүл мэндийн талаас тийм өшөө өөрийгөө хайрлах. Тэгээ дээрэс нь бас нэг ганцаараа байх орон зай заримдаа хүнд бас өөрийгөө маш гоёор мэдрэх нэг тийм 50 сайхан байдал гэж би бас боддог. Ганцаараа орон зай байдаг шүү дээ. Чи энэ талуудыг нэг базаад ирвэл. Өөрийгөө одоо эрүүл мэндийн талаас нь хайрлаж гинэ гэдэг бол бусдыг хайрлаж байгаатай яг адилхан зүйл гэж боддог. Ягаад гэхээр би ээж аавыгаа хайрлахын тулд эрүүл байх хэрэгтэй байхгүй юу? Би хэрэг өвдөд хам бол ээж аав минь намайг дагаад зовно. Ингээд надад санаа зовоод зовно. Би тэгхгүй тул би эрүүл ээжиж хажууд хүмүүс маань гоё яд жаргалтай би яг тэр хүмүүсийг зөв хайрлаж гин гэсэн үг. Тэгээ би ээж аавдаа ч хэлдэг байхгүй юу? Та бити ингээд янз бүрийн хүнс идэ аль болох эрүүл бай. Өөртөө байнга эмнэлэгт үзүүлжий. Тоор ингээд одоо өвдөд ингэчих юм бол бид нар л зовно. Тоорыг надад хайртай бол ингээд өөрсдийгөө хайрлаа. Тэгээ эрүүл гоё удаан амьдрья хамтдаа тий. Тийм учраас ингээд ерөөс эрүүл байна гэдэг нь бол эргэн тойрныхныгаа хайрлаж гин л гэсэн үг. Би хажуудгаа хайрлаж гин л гэсэн үг. Өөрийгөө тий. Яг үнэ тий. Ганцаараа байх орон зайн талаар. Тий. Ганцаараа байх орон зай бол хүн хоббитой л байх хэрэгтэй. Ямарваа нэгэн хоббитой өөрийнхөө ингээд тийм сэтгэл санаа гоё кайф авч чаддаг хоббитой байх хэрэгтэй. Би жоохноос тийм байгаагүй байхгүй юу? Алдсан байхгүй тэрэн дээр. Надаа ингээд ямарваа нэгэн тийм хобби гэж зүртэй юм байдаггүй. Би зүгээр ингээд хичээлдээ явал хичээлдээ ирээл те. Гэрний даалгавраа хийгээл ер нь юм төлгөөх юм сайн охин байсан байхгүй. Тэнгүүд би амар хобби муутайсан. Тэгээ одооноос би ингээд амар их гоё ингээд ямар өссөн тийм байх гэж хичээдэг. Тэгэл яг хоббитэй болчих юм бол хүн тэрнийхээ талаар ингээл юмнууд хайгаал те. Ингэчээ тэгчээ гээл. Одоо тэгээ цаг хугацаа гоё орон зай юу мэдмээр нь бүгд л утсан дэр тий. Тэгээ хоббитэй хүмүүст үнэхээр хатаархмаар шүү. Ер нь бол хүн хоббитэй байх хэрэгтэй, амьдралаас гоё кайф авдаг байх хэрэгтэй тий. Амьдарч байгаагийнхаа хамгийн гоё мэдрэх зүйлсүүдийн нэг чинь кайф штэ. Ямар нэгэн зүйлс кайф. Тэгэнгүүт яг тэрийг хоббиноос хамгийн их авдаг юм шиг бас санагдаад тий. Тэгэхээр тий. Чиний ганцаараа байхдаа хоббигоо л хэрэгжүүл. Үнэ. Тэнгүүд чиний хобби гэхээр ерөнхий хүмүүс харахаар чиний ажил, найз нөхөд гэд байна л та. Тэнгүүд энэ хиний ганцаараа байдаг хобби ер нь өөрийнх нь кайф авдаг зүйл нь юу юм гэж чамд бодчих шээ. Би ер нь жоохон экстрем юм дуртай байлээ. За. Тэгээд сөүлд тэрийг яхав сноубордоор гулгаж захтаа л ер нь мэдсэн. Тэгэд яхав би нэг 5 5 жилийн өмнөөс юм сноуборд айгуух гулгаж байгаа. Тэгээд яхав сүүлийн 2 жил жоохон ажилтай. Тэгээд саяны жил болохоор жирэмсэн байгаад явж гулгаагүй. Тэгээд одоо бодогдол энэ тэгээд нэг гоё нэг Казахстан ч юм уу хошоо улаауд яваад ганц гоё таны бааз дээр очиж гулгачих юмсан гэл. Ер нь одоо нэг юм эрх жилийн зорилго нэг тэр байна даа л гэж ер нь бодож байна. Тэгэл ямар ч сноуборд бол нэг хаяхгүй ингээд зүгээр өөрийгөө кайфраад гулгаад ингэж бодож байгаа. Хоёр дахь гоё юм гэх юм бол би юм интерьер юм дайгуу туртай юм байлээ. Бас л сүлд олж мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд хурмаа хийж явахдаа би нөгөө хурмынхаа тогтчил чимээл мэмэглийг ингээд сонирхоод тэгсэн чинь л надад тэр юмнууд маань үнэхээр гоё кайф өгöd байна. Би ингээл юм гоё юм хараад энийг өгөн тэгчэл гоё юм байна да гэдэг юмнуудаа ингээл харангууд тэр амар гоё кайфтайсэн болохоор яг явандаа би энэ кайфа бас гоё ажил болгоно л гэж бодож байгаа. Өөрийн гэрээсээ эхэлнэ гэлөө. Тий. Гоё ялгана.
Watch me win, then watch me do it again. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллаж байгаа Эдэн подкаст. Бид нар бол Монголын сагсан бөмбөг ирээдүйн хүүхэд залуучуудын энэхүү спорт маань дэлхийн спорт болоосоо гэж хүсдэг учраас чадах чинээгээр дэмжиж ажиллаж байгаамаа. Оюутны сагсан бөмбөгийн холбоо MCBA-г дэмжээрэй. Санхүү гээд ярихаар одоо ингээд контент хийдэг залуучуудыг та нарыг хүүхдүүд үзэж байгаа. Хүүхдүүдээс ч гадна насан турш хүмүүс ч контент гэдэг зүйл хийгээд идэр бас ийм маш ийм гламур гоё амьдарч байгаа харагдаж байна тийм. Идэр сайн болтой юм шиг байна. Та нараас ийм санаа аваад хийж үзэж байгаа. Одоо контент гэдэг зүйлээр асар их болцсон тийм ээ. Энэ талаар хүн ер нь тууштай ямар нэгэн зүйлд явж чадвал хизээ нэгэн цагт заавал тэр амжилтанд хүрнэ. Бүр хизээч болчихгүй. Яг ингээд тууштай тэрийгэ хичээгээл яг чин сэтгэл зүрхээ зориулаад явах юм бол хизээ нэгэн цагт ямар нэгэн зүйлд хүрнэ. Тийм болохоор яг контент хийж байгаа хүмүүст хэлэхэд бол гоё тууштай байгаад ивэл болно. Гэхдээ энэний цаана маш их хөдөлмөр өгдөө шүү. Бид нар одоо киноны ард бид дөрийг яаж ажилтдаг гэж бодож байна. Бид дөрөв нэг нь найруулагчаа хийн, нэг нь зургийн дарга хийн, нэг нь продюсераа хийн, нэг нь нөгөө хувц сонор монор хариуцсан те. Яг өөр хүмүүст өгөөд хийлгэж болно. Гэхдээ бид дөрөв чинь нөгөө нэг өөрсдөөсөө бас ингээд юм хум гаргаж байгаа болохоор аль болох ингээд чадах ажлуудаа өөрсдөө хийгээд ингээд мөнгөө хэмнэх гэж бодно шүү дээ. Тэгээ тэрний артлт одоо бид нэр зураг авалтанд 2 сар явлаа гэхэд 2 сар бүр нохоо гахаа шиг зүтгэдэг байхгүй юу. Тэгэл өглөө өрөөсөө ингээд бараг 2-3 гэж таарчаал өглөө 7-8 гэж цуглаал дахиад 6 аавн тий аль болох хурдан шахаж дуусчиж мөнгө нь бас арай бага байна. Тэгэл тэр болгоны артлт маш их хөдөлмөр байгаа учраас их хөдөлмөрлж ижил нэрнгээсээ ингээд их мөнгө нь олдноо. Тэгээд тийм болохоор яг хуу үнэхээр сонирхож байгаа бол хий. Гэхдээ тууштай байгаад амжилтанд хүрээрэй л гэж хүсэн тий. Одоо бол нөө маргаашийн талхан санаа зовно гэдэг чинь тэр хэмжээгээ давцсан уу? Яг хуу ерөөсөө урлагийн хүн ерөн хийжэж баян байдгүй штэ. Урлагийн хүн хийжэж тултлаа баяждаггүй байхгүй юу? Яаж ч байсан гэсэн одоо Монголд бол урлагийн хүн бүр тулцсан баян байна гэж байхгүй. За хамгийн боломжтой та тий нэг хаус маустай гоё машин зэчинтэй одоо нэг тиймэрхүү нэг хадгаламжтай тэдэнд өргөтөл байна бах. Гэхдээ буцаал нэг урлаг руу мөнгө оруулаад идэх байхгүй. Одоо нэг ийм юм хийчээ. Одоо нэг тийм хийчээгээл өөрөөсөө мөнгө гаргаад эсвэл нэг тийм. За аваа олчлаа. Одоо нэг амрыг дэх юм байхгүй шүү дээ. Тэр чинь ингээд нэг өөрөө хөдөлж ижил мөнгө нь гарч ирдэг зүйл учраас урлагийн хүн ер нь тултлаа бол баяждаггүй. Хажуугаар нь яг бизнес хийдэг бол яг ингээд өөрөө ажиллаж яж хатан дахиад нэг давхар мөнгө эргэлдээд айгу мөнгөтэй байж болно. Тэрнээс зөвхөн урлагаараа явж байгаа хүн бол бүр тэгж тултлаа хийдэж баяжгүй. Амар баяждаг хүмүүс байгаад л шүү дээ. За хин бэ? За харъя. Бараг улс төртөө оролцохгүй тэгээ болохгүй юм шүү. Үгүй тэгэл нэрнгээсээ яг хажуугаар нь бизнес хийн. Тэгээд эсвэл одоо тийм янз бүрийн одоо камерны цаатах ажлуудыг хийн тий. Одоо тиймэрхүү юм хийж яхаа баяжиж болж байна. Эсвэл тэгэл үгүй ерөн яг зөвхөн урлагаар яг ингээл ганцхан урлагаа хийгээл явж байгаа тий. Зөвхөн жүжиглээл явж байгаа, зөвхөн найруулагчаагээл явж байгаа хүмүүс бол тэгж гарахад цагтлаа хизээж баяжгүй. Чиний ирээдүйн зорилгын нэг чинь баяжих байгаа юу? Үгүй. Үгүй юу? Би яг ер нь хадгаламжтай байх дуртай л да. Гэхдээ хадгаламжнаас илүү амар гоё дурсамжтай амьдрах дуртай. Зүг. Аль болох олцсон мөнгөөрөө би тэрийг ингээд амар гоё зүйл хийхийг хүсдэг. Хойлоо ахаал нэг 8 жилийн дараа ярилцсан чи ер нь бол баяжих шүү хаа гээл тэгэх юм болов? Гүн болов? Мэдгүй. Одоо бас ирээдүг хинч мэдгүй шүү дээ. Би өчигдрийнхөө өөрөөсөө бас дахиад нэг насаар нэг өдрөөр ахицсан бас нэг өөр хүн байгаад байгаа шүү дээ. Тэгээ тийм болохоор цаашдаа яахыг хэлж мэдэхгүй байна. Гэтэ одоогийн миний яг ингээд бодлоор бол надаа мөнгө хамгийн чухал зүйл мөний хувьд бол мөнгө. Гэхдээ хэрвээ би ингээд амар их мөнгөтэй байх уу эсвэл амар гоё амьдрах уу гэх юм бол би мэдээж гоё амьдрахын сонгоно.
За. Тэгэл амар гоё аз жаргалтай, тэгэд гоё дурсамжтай, хажуудах хүмүүсээ баярлуулсан тийм амьдрахыг хүсэж Аа. Гэхдээ ямар дутхгүй тий. Тий. Тэгэхээр мөнгө бас хэрэгтэй. мөнгө чухал хаа. За одоо би энийг яг дахиад эхнээс нь яриа л та. Хүний амьдралыг хамгийн гоё тухтай, аз жаргалтай болгодог зүйл бол мөнгө. Хүн мөнгөтэй байж ич одоо ингээд тухтай ингээд өөрийнхөө хүснээр байна. Гэхдээ тэглээгээд мөнгөндөө нөгөө нэг гол ачаал бөглөөгд би мөнгөтэй л болох хэрэгтэй гэд амьдрахаа ерөөсөө мартаж болохгүй. Хүн жаргалтай амьдрах хэрэгтэй байхгүй. Мөнгөтэй байж жаргалтай амьдрах ч гэсэн мөнгө олох гээд байгаа гол утга учир нь жаргалтай байх шүү гэдэг зүйлээ амар сайн ойлгохгүй бол шууд мөнгө рүү дараад иж болохгүй. Мөнгөний капитал үүсгэх зарим бүр амьдралаа хайцсан хүмүүс ч бас байдаг л та. Бүр тиймэрхүү зүйл. Гоё амьдрах хэрэгтэй тий. Гоё амьдрах кайф гэж ярьж. За мөнгө ойлгомжтой. Материаллык байдал чамд кайф өгдөг үү? Үгүй шүү дээ. Шүү дээ. Хүн ингээд гоё хувцас гоё юм эсвэл ингээд гоё байранд амьдрахаар гоё санагдана үстэй. Тий. Сүүлийн үед нөгөө нэг юм яха манай монголчин цөөх хүлээ. Тэгээ сошиал нэг юм ер нь хөгжил рүү яваад нэг удаагүй байгаа л нэг хүмүүс шүү дээ. Зарим нэг зүйлийг зөв буруу гэж нийгмээрээ ханардаг байдал нь дуусаагүй л байна. 20 саяын цүнх ярих гэдэг нэг үү? За гэдэг шиг. Зөв ерөнхий эдгтээ нийгмээрээ хүмүүс нэг бүгд биш. Гэхдээ ер нь ингээд нэг юм сүүлийн үед ажиллахаар сошиалд брэнд гэдэг зүйл бол тэнэг хүний хэрэглээ гэдэг зүйл айгүй их тийм тарих угаалт юм шигээр явж байна те. Хүн өөрөө юунаас үн цэнийг мэдэрж ийн тэр чинь л чухал. Тэр хүн магадгүй тэр хямдхан хувцснаас үн цэнийг мэдэрч болно шүү дээ. Хүн үнэтэй хувцснаас ч үн цэнийг мэдэрч болно. Тухайн хүн өөрөө өөрийнхөө үн цэнийг юу гэж тодорхойлно тэрнээс л шалтгаалж байна. Би бол тэрэн дээр ерөөсөө хин хэнийг ямар ч одоо шүүмжлээд ах. Би бас нэг хүнийг шүүмжлээд ах нэг бодол байдаггүй байхгүй. За яах вэ? Энэ хүн тэгээд энэ хүндээ амар гоё л байгаа юм билгүүд энэ хувцсан тий. Тэлцаад тийм л юм байгаа. Гэтэл би бол надаа нэрнгээсээ амар гоё би брендинг төвтэй болохыг хүсдэг байхгүй юу? Би Gucci-д амар дуртай. Тэгээд ингээд гадагш авахаараа би ингээд тий за нэг ганц Gucci-гийн цүнх авчих юмсан тий. Надаа тэрийг авчих юм бол надад амар гоё санагдах гэдэг шүү дээ. Тийм учраас тэр маань л гэсэн үг байхгүй. Гэтэл өөр хүн байж болно шүү дээ. Ерөөсөө тийм Gucci-гийн цүнх гоё яригддггүй тий. Гэтэл яг ингээд handmade юм хийцэн тий. Энийг тэр хүн ингээд гараараа яг ингэж хийсэндээ гэж бодоод тэр нь үн цэнтэй санагдж байгаа зүйл хүн байж болно. Тэр нь өөрт нь амар гоё. Тэрийг зүгээр ингээд тэр нөгөө кайфуда Gucci-гийн цүнх авдаг ч байна эсвэл зүгээр юу ч хэрэгэлдэг байна уу? Зүгээр чимээгүй мэдэрч болохгүй тэрийг нэг сошиалд нэг юм тарих угаалчиг явуулаад байгаа л надад сонсогддог. Энэ дургуун бол тэгээ дургуу гэж зүгээр л байж ахгүй. Gucci өмсдөг хүн тэнэг гэж яага хэлж байгаа тийм. Тийм шүү дээ. Тэр хүн тэнэг хэсгийг яаж мэдчихэж байгаа ярьж үтсэн юм биш. Тэгэхээр ч дэлхийн баг тал хувь нь тэнэг болох гэдэг шүү дээ. Тэгээд тухайн хүн юунаас гоё үнцэн мэдэрнэ яг тэрийг л байлгаж хахад болно дөө. Надад бол гоё л лээд. Nice те. Шинэ жилээр юу хийж байна? Одоо яг 31-нд харин мэдгүй тэр үеийнхаа байдлаас л болно. Охин ямар ах нөө гэх тэгээд та гурав яасан нөгөө нэгнийхээ ээж аавд очих янз бүрийн яриаггүй. Бид гурав нөө энэ жил анх удаа гурвуулаханд тусдаа гарч байгаа байхгүй юу? Тийм байна тий. Ээж аваагаа дуудад юм уу гэж бодож юм. Тэгэл мэдгүй шинэ жил ерөн айгүй гоё баяр. Яг хамгийн дуртай. Тийм. Хамгийн дуртай нь бишээ. Вау, за. Хамгийн дуртай наадам. 100 болохоор. Тийм. Ер нь би нөгөө бүх үзэх дуртай, морин дас дуртай тий. Тэгээд харваа бол сайн мэдхгүй. Спорт үздэг. Тий, ер нь спортод айгүй дуртай байхгүй юу? Тийм болохоор наадам амар гоё. Тэгээд дээрэс нь Монголын хамгийн гоё үе байдаг. Яг үнэ. Тэгээд ийм мэдгүй ингээ хөдөө явдаг тий. Хөдөөний тэр үнэр тэгэл Монгол ах уу зах уу яг ингээ Монгол ахыг амар гоё илтгэдэг хамгийн гоё баяр шиг санагддаг. Тэгэхээр наадам айгүй гоё. Цагаан сар ч гэсэн ер нь гоё. Би гэтэл наадам та. Тий, наадам гоё. Тэгээд цагаан сарын хамгийн гоё зүйл нөгөө нэг ойр дуулцаг хүмүүстэйг уулздаг байхгүй юу? Ойр дуулцаг би ч бас хамаатнууд маамд цөөхөн уулзсан шүү дээ. Тэнгүүт ингээл ажил гээл айгу хөч төвхтэй байнга уулзаад авахгүй учраас цагаан сараар уулзаж яг гоё сонь сайхна хуваалцдаг тий. Эмээ өвөө дээр очдог. Тэгээд гоё цагаан сарын нэг саркастик юмнуудаа яриа л тий. Тэгэл ер нь гоё. Ер нь бүх баярлах гоё. Хүн өөрөө гоёор мэдэрч чадвал тэгээд шинэ жил болохоор надаа ягаад чи шинэ жил гэхээр тийм төсөөлөгдөд байдаг байхгүй юу? Гэл 6-аас ахуулаад нөгөө нэг ингээл хамаг юм хомнуудаа ээж автагаа бэлдээл тий. Ингээд тийг хадаад гойн гарлаа марлаа гэл. Яг ингээд нэг юм гэр бүлийн юм халуун дулаан арчин яг олноороо биш.
Яг тэрхэн гэр бүлийн амар гоё тийм халуун долоо орчинтай юм баяр юм шиг санагддаг. Яг л гэр бүл ер нь гоё баярууд дандаа гэр бүлийн мемори дандаа хамт. Тэгэхээр ер нь бол гэр бүл гэдэг зүйл чи өөрөө том баяр юм байна л гэж хэлэх гээд байна. Яа он гараад бол гарч болно шүү дээ. Тэгээ Он гараад гоё найзтайгаа уулзаад тэгээ ингээд сууж муугаад юм яриад шинэ оноо гоё хөтөж болно. Гэтэ эхлээд бол гэр бүл. Зя. Ерөнхийдөө бид тээр ярилцлагын дүрээд өндөрлөж байна. Тэгээд урилга хүлээж авсан дүүдээ маш их баярлалаа. Тэгээд өөртөө өсдөг хамгийн сайхан бүхнийг хүсье. Хамгийн гол эрүүл энхийг танаа гэрүүл төсөө. За баярлалаа. Ч гэсэн бас зөндөө олон гоё юм хүсье. Тэгээд булган сүлтэй явахтгай. Окей. За нэвтрүүлэг маань энэ төрөйд өндөрлөж байна. Тэгээд бүх монголчуудаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсээрэй. Эх хондоо илүү их аз ямар сансан бүх зүйл чинь бүтэх болтугай. Баяртай үзэгчтэй. За баярлалаа.